Би тэр нөгөө цагны аян дээр амир ингэж хөлж богоон мордлуулах гэдэг угс урд тэр өвдөлт бүр юу ч биш болчт юм блэ. Хүүхэд чинь бүтлээ өглөө гэдэг тахлаар яа нэг одоо яа нэг шууд ингэ босоод ирд юм блэ. Төрсний дараах сэтгэл готрал. Тэгээ ер нь бол амиа хорлолчт юм уу гэдэг бодол бол орж ирсэн гэхлээр би ер нь бас гутраад амцсан. Гэрийн авгаа олгочлоо л доо наад те нөхөрчин гэж мэгээд хортоо орж ирж байгаа хэрэг. Тэрийг би шууд уурлуулчаад тэгээд баг секс хийгээд би ингээд тавих юм бол ерөөсөө тэгээ те тэр ууралж байгаагаа би ингээд тэр тавилттайгаа тавиа явуулах юм аашин те. Яг тэгж бодоод идэм шиг лээ нөө. Ерөнхий ивент тэтгэгч дэлхийн хамгийн нэмгэн живх Baby Lab. Өөрийгөө хайрлая Oxy. Хайр аруугаан Love. За сайн бацгаана үзэгчдээ Soul Lab контентын цоо шинэхэн сизон шинэ хөтлөгчтэйгээр та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. Намаа гэрлээ гэдэг. Soul Lab контентын ерөнхий ивент тэтгэгчээр Derma Tester баталгаажсан дэлхийн хамгийн нэмгэн живх Baby Lab хамтран ажиллаж байна. Мөн өөрийгөө хайрлая Oxy, хайр аруугаан Love хамтран ажиллаж байна. Ингээд өнөөдрийнхээ зочноо та бүхэндээ танилцуулъя. Өнөөдрийн зочин бол бидний сайн мэдэх Хэрлэн ээж гэдэг нэрээр нь сайн мэдэх бах тий. Манай Хэрлэн хөрөлц ирсэн байна. За өглөө өдөр оройн минь. Сайн уу? Өдрийн мэнд. За тэгэхээр яриагаа сүүлийн үеийн сониачнаас эхлэхүү дээ. Сүүлийн үе одоо подкаст нь орох болгонд л сүүлийн үеийн сониач асуут юм билээ гэхгүй. Надад тэгээд яг сүүлийн сониачин гэх юм бол ядралттай л байна. Ер нь хоёр хүүхд жоохон хөдөлгөөнд орсон. Ядаргаа жоохон ясандаа тулцсан гэдэг шиг. Тэгэл нөхөр бас жоохон уруу муруу асуудалтайгаа. Тэгэхээр ер нь жоохон туслах хүмүүс байхгүй. Тэгтээ яг өнөөдөр манай ээж ирсэн хүүхд харж өгч байгаа учраас яг гэт гоё ирээ сууж байна. Сүүлийн сониачин гэх юм бол ер нь жоохон гэртээ айгу ер нь олон иштэйшээ гарч орохгүй сайхан гэртээ бүгж байна да. Хоёр хүүхдийн хажуугаар тэр бол рилиг яаж хийгээд дуртай айгу дуртай нөгөө нэг багасаа л ер нь жоохон тийм жүжигчин ч юм уу эсвэл зурагтаар гардаг хүн болох ч юм тийм айгу тийм сонирхолтой байсан. Гэртээ сууж авах хугацаанд ер нь яг тэрийг одоо өөртөө нээж олсон гэх юм уу. Би ер нь багасаа юун туртай байсан хүүхдээ ингээл айгүй хөөр өөртөөгөө ярьсаар агаал. Тэгээ нэг жижигээр бичлэг хийж эхэлсээр агаал. Тэгэл ер нь гайгүй яваад тахлаар нөө би чадаад ishт гэл урам аваал. Тэгэл ер нь бол яг дуртай юмаа хийхэр чинь хүн тэр одоо хүүхэд байна уу яа нү энэ ерөөсөө хамаагүй юм лээ. Тэгэл шүн ч гэсэн унтахгүй тэгэл хамаагүй. Хүүхдүүдэд унтуулчаал хийгээл хэдэм лээ. Эдит хийх бас айгүй ядаргаатай. Хамгийн ер нь ядаргаатай нь л эдит штэ. Ер нь дөрсүүдээ бол газ авчин эдитэн дээр яах вэ хүү ямар дуу яах вэ? Дуунаас ахуулаад тэр чинь нөгөө 2 цаг 3 цаг ингээл ноцолтойгоо суугаад идэв штэ. Энэ дээр нэг ийм оруулчвал тийм оруулчвал гэл. Тэгээ шүнжэнгөө эдит бол хийнэ. Бичлгүүдээ хүүхдүүд тоглож моолж хаагуур газ өдөр жүжигсэн тоглолт моголтой яваад авчин. Тэгэл шүн олгоод бүгдээр унтангууд л яг эдит рүү ордог. Тэгэл маргааш нь ч гэдэм үү нөгөөдөр нь ч гэдэм үү яг ингээд цацагтаар бэлтэй. Ээжүүд яг ингээд бүх хүн унтсны дараа яг нэг нийт таймтай болдог шүү дээ. Тийм шүн бол яг бидний юу штэ. Тэгээд хүүхэд унтчихад дагаж унтааж одоо ингээ унтцсан бах чи амраач гэл манай нөхөр дандаа тэгдэхгүй. Тэгээ би тэрийг сонсонгууд бүр ингээд тийм амархан ингээд унтаас ирээ үжидэг нойр байхгүй шүү дээ. Харин тийм. Одоо ажиллаа хиймээрээ хизээ нугаас амжуулах юм. Үнэхээр л яг карьертэй гоё те бүр юм сэтгэл ханамжтай ээж бай гэх юм бол бүгдийн л ер нь амжуулж байх хэрэгтэй юм байна. Аль надаас чадхаараа гарч ийн тэр болгоны л гаргая гэж боддог шүү дээ. Яг мэрэгжил чи юу лээ? Миний мэрэгжил чи эдийн засгийн эрсдэл шинжээч мэрэгжилтэй. Айгу хэцүү мэрэгжилтэй шүү дээ. Ууг нь. Тэгээд мэрэгчлэрээ ер нь бол ажиллаагүй. Шууд төгсөж ирэл төрийн албанд ороод 1 жил ажиллаад нөхөртөө танилцаад хүүхдтэй болоод тэг шууд гэрээтэнд гарсан. Хүүхдүүд чи хэр зайтай вүлээ? Нэг насны зүрхтэй яа. Тэгвэл бас. Гэхдээ яг дараа нь бас амарлаа. Би бод тэгэж бод. Ерөөсөө тэгэж ойрхон төрсөндөө харамсдаггүй. Яагаад тэгвэл би төрчөөд дунд нь 3 4 жил пауз авч жагаад амар гоё буцаал нөгөө нэг амар гоё амьдрал руугаа орцсон байжгаад дахиж төрөөд буцаад нөгөө нэг гэртээ суух тэр замыг сонгоогүй. Ер нь бол шууд өгсруулад тэгээд шууд нэг одоо нөгөө клоу ап хийж байгаа бол тийшээ шууд л явахыг хүссэн. Тэр замыг сонгосон. Тэрнээс эргэж буцаад ах юм бол би л миний зүрхтэй ихгүй байлээ гэж. Дараагийн хүүхдийн төлөвлөгөө 7 жил мэлийн зайтай ч юм уу. Үсрээд 5 хамгийн ойрхондоо 5 жилийн дараа гэж төлөвлөж байгаа.
Нөхөр маань бас чанга юм шүү л дээ. Би төрнөө. Төрөн шүү. Хэдэн хүүхэдтэй болно гэж боддог. Би ч багасаа амар юм сонио өөрийгөө ингээл амар хүүхэдтэй гэж л хараад байдагсан. Тэгээ энэ тийм хамаатан садан ихчнэр төрөн штэ тий. Тэнгүүд юусоо тийшээ явъя л та гэж орилол очиод хүүхдийг хараад тэгэд нөгөө хүүхдүүд чинь ингээд өөр хүмүүстэн дээр очиод уйлж мөрлээд унтаж мунддггүй штэ. Тэгэд би бол ингээ амар жоохон ирнэ хүүхд ингээ бүүлсээрээ унтуулцдаг. Надаа өгч гээл дандаа энэ тийм хүүхд очиод хараад явж идэг тийм бисэн. Тэгээд багаас амар нөгөө хүүхдүүд надаа амар сайн. Тэгээ ер нь өөрийгөө жоохон хүүхдэд ер нь амар хайртай юм байна гэд. Болж л үгүй ер нь 4 5 гэд төрмөр санагдаад идэг. Эдийн засгийн байдал ч юм уу нөгөө миний биеийн байдал маань дийлжлээвэл аль чадхаараа л төрхийг боддог. Багадаа гиснээс айлын одоо хэдэн хүүхэдтэй айл танах? 2 хүүхэдтэй. Манай дээр нэг 3-аар ихч байгаа. Төрсөн ихчтэй. Тэгээд би айлын баг. Дээрээ нэг ихчтэй л гэсэн үг. Тийм. Жохон бахтаа ер нь ямар хүүхэдтэйсэн бэ? Тийм. Ер нь хөдөлгөөнтэй олон талаа үг яриад энэ тэнд хүн амьтны ам сугалчихгаа л тэгэл манай ээж тэгсэн шүү дээ манай аав ингэсэн шүү дээ гэр бүлийнхэн нууцыг ингээд очиод шал танихгүй яриад байдаг хүүхэд идэв шүү дээ нэг тийм байсан ер нь би өөрөө баг сах санаанд идэв тэгээ манай ихч болохоор амар дуугу дугаагаач гэж надаас амар хичээл тэгэл байдаг гэсэн амар сайн санд тэгээ ер нь нэлээд сахилахгүй хоёулаа нийлээл ээж аавыг ирэхэд гэр мэр орон ер нь дэлб тэгэл энэ тэнд очиод сахилахгүй тал амар юм эргэтэл хувцсан өмсдөг тэгээ ер нь шорон дээр шүү дээ тэгээ өдөржингөө гадаа ор гэл тэнгууд 11 цаг маг хүртэл тоглож байгаа л гар марн дээр өвөө гарцсан амар хог мог ухдаг хогийн пож гэдэг нэртэйсэн би одоо ер нь ламаг пож гэж дуудахгүй гэрийнхэн тэгээ хогийн пож гэд тэгээд үүдэнд ороод шалны алчуур малчуур ингээд нүмрүүд унтаад өгчдөг тэгээ ер нь амар тийм болж бүтэхгүй л хүүхэд байсан санагдаад одоо л ингээд бодонгот надад сүрсэнийг асууж байгаагүй би ерөөсөө ярьж байгаагүй би одоо чинь ингэдэж штэ би болохоор айлын ганц хүүхэд байхгүй юу тэнгүүд ерөөсөө жоохон хүүхдийн бараа хараагүй байж байгаад өөрөө хүүхэдтэй болсон байхгүй юу тэгээд тэгэнгүүт бүр үнэхээр надад бүр ямар ч ойлголт юу ч байгаагүй бүх юмыг л анханаас нь ингээд сураал ерөөхдөө хүүхдээс жоохон хол хүүхд айлын хүүхд тврич гэж байгаагүй унгаачин гэл айгаал нэг юм байсан байхгүй юу чи одоо ихч чинь төрөөд чи хүүхдийн бас харж байсан уу гэсэн тий. Ерөөсөө л яг 1-2 сар хүртэл нь ихж байгаа шүнжэнгөө унтуулаад дандаа шүн би памперсын солиод би хуурайлаад амар инээдтэй. Гэтэ яг ингээд нэг өөрийн ихчмэгч төрөөд яг хажууд ингээд хүүхдээ хахтлаар тэр чинь бас шал өөр юм билээ штэ. Айлын хүүхд төр нэг очиод нэг 4-5 цаг харчаал ирэх болоо шал өөр. А яг хажууд миний дүү тий бүр нэраа хүүхд анхудаага харж үзэж байгаа штэ. Тэгээд ингээд хурж мөрч чадахгүй бас амар эвгүүлээд юм билээ. Яг ихчийн хүүхд төр бол бүрстэ хамаг ямиг сурсан. Живх мөхийн яаж солих уу? Тайлк битэр чинь тэгэл чацга мэцтайгаа холилдсон юм нэрэ үзэлцэн. Тэгээ памперсийн буруу наа чинь нөгөөтг нь тэгээд халиа чейс мэс нь хажуугаар нь гараад тэгээ манайгч буруу наагаад штэ гэл амар загнаал. Тэгэл сурж мураал тэгээ өөрийн хүүхд төр би чинь баг нөгөө эксперт жилийн дараа төрж байгаа байхгүй юу? Манай ихчийн хүүхд жилийн бас ойгийн зүрхтэй. Тэнгүүд би зүгээр ерөөсөө ямар ч асуудалгүй бараг л нөгөө нэраа чи ингэж харуулаад бөхсөн дээр ингэж ингээл амар өөрөө дээрэс нь амар эвдүүтэй хичээлэхгүй тэгэл гас ингээл ер нь бол нэг амар хүүхдээс ер нь бол нэг амар төртдөг. Манай ихч болохоор бүр ингээд өөрийнхөө хүүхдээс бүр ингээд ах чи би ингээл аваад ир гэж байгаа л амар яг тэгжсэн санаад ит. Тэгээ яг нэг 3 сар мар хүргээл тэгээд ер нь бол ажилдаа орцсон. Тэгээд хичээсээ ер нь бол жоохон холдоод явал тэгэл яг ихч бол өөр харсан. Одоо чамайг харахад чи ингээл аюу мэмхтээлэг. Тэ шалны альчуур нүмэрч унтчихсэн гэж харагдаж байгаа шүү дээ. Яг энэ одоо дүр төрхөө ч юм уу те яг энэ эмхтээлэг байдлаа одоо яг тэр жоохон хүүхдээсээ тэр байдал руу орохдоо яг хэдэн насны үед байсан мэдээж тийнейжер байсан баг. Тухайн үед яг юу мэдэрч ирсэн бэ? Би нэг амар бүдүүм эс юм аа. Би ч ер нь амар тарханаараа алдартай шүү дээ. Намайг бүр бондгор гэж дууддаг юм. Москвад оюутан байхад бол бүр ерөөсөө бондгор гэдэг очтой 73 хийдэл бүр амар тийм яг тархан хүн байсан байхгүй юу. Тэгээд би чи нэг залуутай айгүй удаан үерхсэн. Тэгээд өөр тийм залуу малуу харах ч юм уу ямар тэгээ холын зай тийм үерхэл хийдэг байсан. Тэгээд тэр хол Москвад хахад бол намайг нэг тийм залуу харж угаасаа тийм бүдүүн хүмүүний чинь их тоодгүй шүү дээ залуучууд эргүүлж. Тэгэл өөрийгөө ер нь амар тийм хайцсан охин байсан. Тэгээ Монголдо ирээд
нөгөө идэж уугалтан муултаа арай нэг тийм зүв болгоод угаасаа нэг нас явах тусам нэг ингээл шөлтөө хоол идмээр санагдаад цаанаасаа би нэг юм шоколад чихэр бичэн хүсгээ болоод аюу гой нэг зүв болдог шүү дээ. Би яг тэгж эхэлчихсэн л амар мэдрээд идэв. Ус уумаар санагдаал ээжийн хийсэн шөлтөө хоолыг идээл амар санагдаал. Тэгээл ирсэн чинь нөгөө нэг амар ихэр жингээ хасч эхлээд тэгээ угаасаа нөгөө бэлгийн харьцаанд орж эхлэхгүй ч тийм жоох охин байсан. Тэгээд нөгөө ирэхжсэн залуутайгаа бүр холын харьцаанд байж байгаа ирээд удаачгүй байж байгаа. Тэгээд одоо тий бэлгийн харьцаанд орж үзэж мүзээ. Тэгээд нэг юм эмэгтэй хүн чинь нэг юм бие минь шал өөр болол эхэлдэг. Ингээд гоё. Тэгснэ би чинь нэр эмэгтэй хүүхэд юм байна мэн гэл. Тэгээл ингээл бодог шунхандаа хүртэл нэг амар өөр мөрийг хэрэглэх. Тэгсэн манай хүрээлч ер нь бол нэг тийм орс сургуулийнхан чинь юм амар юм анжил тэгэл ингээл амар гой юм бүтээгдэхүүн хэрэглэдэг багасаа те нэг юм брэнд те одоо тухайн үед чи хүүхдүүд нэг 5-6 мянган юм түрхэл нүүрэндээ хор өргөж ингэж мэдхгүй явж исэн бол манай үеийнхэн чи нэг тийм айгуу дайдалчгар байсан юм аа. Тэгэл нөгөө тэдрийг хараад хидэртэйгээ ингээл нүүрэндээ ийм түрхт юм байна ингэт юм байна гэл гой юм хэрэглэж сураад яг 4-р курсээ төгсөөд л тийм болж исэн. Ингээд би эмхтэн юм байна. Тэгээ амар турж эхэлсэн. Арьс марс угаасаа нэг гоё ирүүл юм хэрэглээд тахлаар чинь их гоё болж эхэлнэ. Тэгээд бэлгийн харьцаанд оронгууд угаасаа ингээд амар гоё эмхтэлгээр мэтрэл. Тэрнээс өмнө сакс тоглолдог нэг юм бүдүүн бух шиг тэгэл ерөөсөө нэг эргэжтэйчүүдтэй өө андаа мандаа гэж явдаг тийм охин байсан. Тэгэд ингээд нэг турж мураад шал өөр намайг одоо зарим хүмүүс таньдгүй шүү дээ. Хэрлэн гэ тиймгүүд. Нөгөө оюутны ангийн тий. Одоо орс найзууд маань ч гэсэндээ чи яатсан бэ гэж бураг тэгээд идэг заа. Ямар амар турцсан гэд. Ээж мэж болоод угаасаа ингээд нэг юм болоод ирэхэр л ер нь эмхтэй хүнийг ингээ гоё өөрийгөө дотроос нь читдэг юм шиг санагдсан. Тэгэхээр нэг тийм муухай байгаад бүтэн байгаад үзчихвэл дахиж тий юм үзсэн. Дахиж нөгөө нэг юу руугаа буцахыг хэн ч хүсдэг юм лээ. Би одоо таргалж болохгүй шүү. Надад тэр үе маань муухай байсан шүү. Бараг л ингээ хар дарсан зүг шиг санагдаад би толинд өөрийгөө харж аа л үлээд итгэсэхгүй ингээ батхан бүр ингээ батг гарах зайгүй тийм арьстай заяа. Үнэхээр асуудалтай. Тэгэл бүр ингээл ер нь миний ерөөсөө юу ч болтгүй байсан. Тэг ингээ жоохон гүүж мөнгөд айхтлаа тий. Тэгэл ямар ч хувц өмссөн зохихгүй. Тэгэл одоо ингээ ер нь ингээ өөрийгөө улам ингээл гоё болж байгааг хараад тэрнээс урам аавал тэр маань нөгөө тийм тарган муухай төрхтөө байсантай холбоотой юм болов уу гэж боддоо ш. Улам одоо өөрийгөө хайж болохгүй. Хайчих юм бол өстой нөгөө нэг буцаад амар хүү рүүгээ буцаж шүү болохгүй гэл. Тэгэл ер нь бол одоо улам л гоё болол баймар санагдаад байдаг. Төснийхээ дараа хэр дэлбэрсэн бэ? Дэлбэрээгүй шүү. Дэлбэрээгүй харин тэгсэн байна. Тэг хугацаанд ерөөсөө нэг 9 хэдэл нэмж төрдөг. Тэгэд хүүхэд гарлаа шууд 6-7 хил налга болол тэгэл нэг 7 хоногийн дараачаас нэг хавангууд нь буугаал. Тэгээ бүр улам ингээл хорчигоо л хөхөөрөө амар их шимтгижэл алддаг төрлийн эрцээ алддаг төрлийн хүн юм байлээ. Ээжийн удам гэж бас нөлөөлдөг юм байлээ шүү дээ. Манай ээж чинь ингээд бүр 42 хил болтлоо гэж турдаг. Тэгээ яг тэрийг л авд юм л. Гэлаа айгу гой станерэ нөгөө нэг боо талах малах гэж дураараа пицца мицаастай чигтэл нь идэн заяо. Тэгэл тураал хөхүүлж байгаа учраас те. Би амар таргалсан. Тэгэхээр харин тэр бүр ингээд яг юм ген нөгөө юу нөлөөлт юм шиг үлээ. Тэгээ буцаад нэг бараг 3 жилийн дараа юм хийдэг хивэндээ ордог. Тийм удаан. Тийм 3 жил бол шаарддаг. Одоо би ч гэсэндээ нэг жоохон одоо өөр масс булчингийн масс засч гэдэг юм уу те аммаар санагдал хэтэрхий их 40 дүү ороод тахлаар юу ч хүү ингээ хөөх бүхс юу ч байхгүй. Тэгэд бас ингээ өөрийгөө шалнаар нь толинд харж марангууд ч бас сэтгэл санаа харуuna штэ. Хувцаар бол юу ч далталж болно штэ. Гэхдээ яг уг би энэ бол тийм арикс шиг байгаад тахар хин ч юу нь бол бас хүсдүүл юм л. Зя аав ээжийнхээ тухай яриач. Хин нь ийм алей гошин бэ? Яана одоо ингээд бодгдонгууд чаа алей гошон аав юм болов? Аав ер нь жоохон мэдрэмжтэй. Хувцлалт мовцлол одоо хүртэл нэг амар ингээл ганган байх туртай. Тэгэл ингээд нэг хиннээс ч айжчихгүйгээр үзэл бодлоо илэрхийлцдэг. Хинд ч долгонж пэлтгандгүй манай аав ер нь нэг тийм яг юм иршүүд ир хүн шиг гэдгээр нь айгүй их мэддэг. Гокт одоо ажил бараг 40 жил ажиллаад гавьяаны хамралтанд бишээ одоо юунда тэтгэвртээ суусан. Тэгээд чин ээж болохоор ер нь тийм аюу serious ийм бас тэгтээ иршүүд тас тус тэгдэгс одоо ингэ тэг гэл хэлцдэг. Тэгсээр нэ бас юм жоохон ялдамхан
эмгтээлэг. Тэгэхээр нэг хольж хоёулангийн амар хослуулж орж ирсэн юм болоо гэж би бодоод идэв. Тэгээ илүү хошингийн хувьд бол аав. Тэгээд юмд эвдүүтэй сакс макстэй нэг тийм хөөрхөн ингээл учраа олол бүжиг мүжигэнд амар тийм өвсөлтэй. Тэгэхээр аавын талаас нэг жоохон юм урлагийн юм байд юм болоо гэж боддог. Манай аавын талд чинь дуучин байдаг ш. Сүн самтлагын мөв яах гээд. Тий. Манай аавын хамгийн баг дүү. Тэгэхээр нэг чүд урлагийн байдаг байх гэж боддог тий. Чи гэхдээ суйс мөст ор гэж бодож ирсэн үү? Бодож исэн. Тэгэл яг хөө нөгөө нэг тухайн ээж аав нар чинь юу солиороо байхаастай нэрээ юу суйс мойс. Тэг байхгүй шүү өстө хоол олж идэхгүй мэдхгүй гээд. Гэхдээ яг хөө аав бол намайг бүх юмар манд дэмждэг байсан. Чи сакс тогломоор нөө тэгмээр нөө жүжиг чинь за тэг. Тухайн үед чинь ор сургууль төгсөж байгаа хүмүүс чинь хамгийн чухал нь тэтгэлэг аваад гадаад явах. Ерөөсө тэрэндээ л ингээд юу яцсан анхаарсан төлөвлөсөн. Тэгэл тэтгэлэг авах хэрэгтэй байна, явах хэрэгтэй байна гэл. Тэгээд тэтгэлгээ авахдаа би ч ууг нь сэтгүүлчийн юугаар шалгалт өгөөд тэгсэн чинь тэр сургууль нөгөө монголчууд тэр жилд нь тэр сургууль дээр асуудал тариад тэгээд тухайн үед өгжсэн бүх хүүхдүүдийн шалгалтыг тэнцэхгүй ойлгож шууд унгаагаад тэгээд би ч уйлаад нөгөө хүссэн сургууль авч чадсан уулын шалгалт малгалт эсэмэсээ бичихтэй очиод амаар ярьслах өөх тэрэнд амар сайн өгсөн. Тэгсэн чинь шууд ингээд цаанаас нь тим хариу ирээ. Тэгээд нэг өдржөнгөө уйлаад тэгээд багш одоо чам дахиад нөгөө өгсөн шалгалтын нэг өөр сургууль их байна гэсэн чинь нөгөөтг нь эдийн засгийн их сургууль. Миний бүр хамгийн үзэн яддаг математик тий. Тэгээ хүн ингээ хизээч тэргүүрээ явахгүй гэсэн юм руугаа л ингээд хөрх юм ин карма ч юм уу юу ч юм итгүү тэг яваад өгд юм лээ. Шизаасаар алт төгссөн ш. Дипломт олохгүй бол ээж авахын үргээстэй яаж авах юм гэл. Soul Lab podcast-тай хамт байгаад баярлалаа. Манай контентын ерөнхий вэндтгэгч Derma-Tester баталгаажсан дэлхийн хамгийн нэмгэн живх Baby Lab. Бидний хамгийн сайн найз Baby Lab. Учир нь өдөрж шөнж хуурай таатай амрах боломжийг олгож, хөвөн мэд зөөлөн гадаргуун агаарын урсгалыг чөлөөдөө нэвтрүүлэн, шингэнийг хормхон зур шингээхээс гадна хүүхдийн биед тав тухыг мэдрүүлэн, хүүг дээд зэргээр хамгаална. Тэр харааж өгдөөг инээмсэглэн угтахад туслах бидний найз Baby Lab. Орос руу гэн аягүй театрын сургууль байдаг шүү дээ. Манай суйсынхан ч аягүй театраар орсон. Тийм суйс мойс руу орж чадаагүй болохоор угаасаа тийм Монголд сурахгүй гээл ингээл нэг юм сохор нөгөө нэг өөрийнхөө тэр үед би жүжигчин болно чадна мадна гэж итгэхгүй шүү дээ. Мэдээж хүүхд юм чинь. За ямар ч л байсан гадаадаас нэг диплом зулгаад ирчихье гэсэн зорилготой шууд яваад өгсөн. Тэгээ одоо ингээд нөгөө гэртээ сууж байгаа хугацаанд өөртөө яриад яах вэ хүү гэх тэнгүүд би яг тийм болох ёстой байсан хүн байна гэж одоо л өөрийгөө мэдэж байгаа хгүй. Гэтэ би одоо юу н оройтойг л гэж боддог. Хүүхдүүдээ жоохон томруулчаад ер нь бол нэг энэ чиглэлээрээ магистраар ч юм уу нэг юм эдийн засгийн сэтгүүлч байд юм уу те. Одоо нэг жоохон нэг ингээд нэг тэрүүгээр нь сурчт юм уу гэж бодоолох. Зүүн мөргөн дээр тэгэж санагдаад идэх хөө. Одоо ингээд бид нар чинь ингээд 10 жилийн төгсөөл тэг шууд үргэлжлүүлээл нэг их сургуульд ингээд орчдөг шүү дээ. Юу ч бодохгүй. Тэнгүүт нэг 10 жилийн төгсчөөд нэг хэсэг хугацаанд нэг юм өөрийгөө олох нэг хугацаа нэг чи 1-2 жил мэл сургууль моргол өнчгөр жил хүү хайстоо нэрээ баларлаа гэж эцэгчүү тэгээд идэг боловч нэг тийм хугацаа байвал бид нар бас ингээд мэрэгжил сонголтын дээр ч юм уу зөв шийдвэр гаргах боломжтой байсан юм шиг мэдгүй тэгээд зүгээр санагддаг. Сураад ер нь гэхдээ явж исэн дээрээ. Сураад явж байхдаа л өөрийгөө ойлгоод шууд хөрвөөд өөр тийшээ хазаануу гэхээс биш. Одоо үеийн хүүхдүүд ингээд сурхаа болчингууд шууд ажил хийгээд эхэлж байгаа хгүй. Юуны төрөнд ингээд боловсрал эзэмшээгүй байжээж ажил хийгээд эхлэхлээр мөнгөний амтанд орчдөг. Ингээд мөнгө олчих болд юм ээ. Тэгээ сурах чи хэрэггүй юм шүү. Би мөнгөтэй олцсон юм чи одоо юу ч чадна ч гэдэг юм уу те. Манай одоо хамаатны дүү аахгүй наацхан жишээ нь би анаа диплом худалдаж авах гэж байгаа. Би одоо хэдэн төгрөг цуглуулсан худалдаад авчихна. Ийм сэтгүүт олж эхэлж байгаа. Тэгээд би тэрийг хамгийн аюултай юм ээ. Ээж аав ер нь ингээд нэг зодож нүцэн ч хамаагүй хуцалгүй нэг сургууль төгсөөх гэжсэн нь бол бурхан минь зүв байсан. Ялангуяа Монгол хүмүүс. Ялангуяа Монгол хүмүүс. Тэгэхгүй бол одоо тэр дүү мөгөө ингээ хараад хахад ер нь яриа мараа ч юм уу байгаа байдал ч юм уу шал буруу хазаагаад ингээ явцсан. Тэгэнгүүтлээ амар нэг өөрийгөө куллаг те мөнгөтэй ингээд угаасаа ажил хий. Тэр нь хаана ажиллаж байгаа юм бэ? Нэг караоке зөөгч хийж гин. Тэ сонь хүмүүс орж ирээд тэрний харах өнцгөн шал юм. Ер нь муухагаар хэлээд зөлбөн тийшээ хандаад явчихж байгаа байхгүй. Тэгэл би за сургуулгуул хүүхдүүдийг орхиж болохгүй юм байна. Өөрийгөө олохдоо сурж
Тэр сургууль чинь тийм онол монол заагаад байгаа биш. Амар олон юм энэ тэнэс орж ирдэг штэ. Хүнтэй яаж харьцах уу, хүнийг яаж аргалах уу, яаж хуулах уу, дахиад олон тарих ажилтдаг штэ. Тэр болгоныг сураад авчих хэрэгтэй. Хүний өмнө зөв өөрийгөө илэрхийлээ сурчих хэрэгтэй гэдэг ч юм уу. Би сургуулийг бол өстой ялтчгүй хүүхдүүдэд бол амар хэрэгтэй гэж боддог. Миний эргэн тойронд бас нэг тиймэрхүү хүмүүс байгаад байдаг байхгүй. Нилээн олон аав ээж нь амар шахдаг. Ингээд одоо чи ингэх ёстой, тийх ёстой гэдэг ингээд байнгын шаардлага тавьдаг. Тэнгүүт ингээд нөгөө аав ээжийнхээ сэтгэлд хизээч ингээд хүрдгүү гэсэн нэг тийм юм дотроо нэг юм нууцхан юм зовлонтой явж идэг. Аюу сайн хүүхдүүд хичээл номонд аюу сайн нэтэр аюу лаглаг сургууль төгссөн. Тэгсээр нэг аав ээжийнхэн хүслээр ингээд нэг сургууль төгссөн. Тэнгүүтээ тэр мэрэгчлэр одоо ажиллах дурггүй. Тэ ингээд ерөнхийдөө одоо юу гэх юм бас нэг юм дотроо нэг юм траумат одоо бид нар чи айгүй болон сэтгэл зүг асуудалтай байдаг шүү дээ. Тэр нь эрүүл хүмүүс бас айгүй их байд юм ээ. Тэгэхээр бас ингээд хит шахах нь бас тийм ээ байд юм болов уу гэж би бас юм болгон ер нь нөгөө баланс харин тийм ээ баланс. Тэгээд юм утгаа алдтал хэтрүүл өстод өөрийгөө гутралд оруулах юм. Би тэгээд ээж австаа алан шүм хүүр минь гэж байгаа ч гэсэндээ одоо хизээч би нэг амир тэгж нөгөө нэг дарамт те нөгөө нэг юм мэтэрч байгаа. Бурхан минь ямар азар ээж намайг ингээ те алах үедээ алж исэн. Тэр нөгөө нэг юмыг хэтрүүлж ингэж хүүхдтэй тэр манай тэрний найзын чи тэр хүүхдийг хар. Ингэнийг хар. Хизээч гол нь ээж авд тэгж ярьж байгааг байхгүй. Зөв үгний сонголт гэдэг чинь хүүхдэд бас тархинд нь яаж очих мочхоо гэдгээ бас нөлөөлж бодож байх хэрэгтэй гэж боддөө одоо эцэг эхчүүд те. Бас л тэгэл хамаатны гişнэр үйтэй тэгэл нөгөө хүүхдүүдээ яг тэгж зэвэндэг те. Чист одоо нэг юм бүтэхгүй юмтай суугаал одоо тэгэл ингээл нөгөөтг нь зодож нүдтэй унахуудаа гэл амар юм ярьдаг. Тэнгүүд яг нөгөө ээжийн ярьснаар хүүхэд нь амьдрал нь яг тэгж явдаг. Тэгэхээр нөгөө нэг амны бэлгээс артын бэлэг гэдэг чинь манай монголчууд бас яг амар нөлөөлдөг. Тэгэхээр хизээч юусоо тэгж сургах байгаа тохиолдолд тэгрийг хар, энийг хар. Чи өстой тэхгүй л бол одоо ингэхгүй тэхгүй гэж бодол биш. Зөв шаардлага тавьж сурах хэрэгтэй юм болов уу гэж боддог шүү дээ эцэг эхчүүд. Одоо ингээд би бодохоор бас ингээд нас явангууд бас айгүй эргээл бодож ин л та. Тэнгүүд за манай аавын ч юм уу тэгж хилдэг байсан үгэн те. Ээжийн яг тэгж ингэж сургасан нэг юм нь надаа одоо яг миний энэ амьдралын яг нэг энэ мөчүүдэд ингээд одоо хүртэл ингээд явж идэм байна да гэд ингээд бодогддог байхгүй. Тэнгүүд чиний үед аав ээжээсээ тэгж авсан тийм одоо эргээ бодогддог тийм сургаал одоо юу гэдэг те сургасан нэг юм амьдралын хэв маяг юу гэдэг айлын гэр бүлийн хүмүүжлээд шүү дээ. Аав надаа ер нь бол тэгдэж шүү дээ. Миний охин ингээд амар юм зөөлхөн хүн ингээд уйхан хүн тэг хизээч нөгөө нэг эмэгтэй хүн тэр байдлаа алдаж болохгүй гэж ер нь бол амар хэлдэгсэн байхгүй юу. Миний охиныг яг л ингээд хүүхэд юм шиг юм эрх танилаар нь л байлгаасаа бити эвдээсэй л гэж ер нь бол хүсэж ийн гэл одоо нөгөө нэг манай нөхөрт өгтөч гэсэн дээр нэг тиймэрхүү үг мөг хэлдэг. Тэгээд ингээд чи миний ста нэрээ ийм шүү, тийм шүү, ийм зөөлхөн шүү. Тэгээд чи ста нэр ингээд хаач ер нь бол нэр чи ингээд ер нь тэ ингэж явна тэгж явна гэд дандаа нэг юм чи ингээ гэрэлтэн гэд нэг тиймэрхүү юмыг ингээ цаад утгаараа надад хэлжсэн байхгүй. Миний хоёр хүүхэдтэй ямар ч асуудалгүй станерт хоёр ийм тийм би бол аав нь хоёроор дандаа ингэдэг. Тэнгүүд л одоо ингээд тэр нөгөө нэг намайг ингээ дандаа нэг юм чи ийм хөвчүү гэдэг юм нь л дандаа би чинь юу лээ? Би чи угаасаа тэгдэг штэ ингэдэг штэ гэд нэг жоохон хоошоо суух гат ч юм уу ингээл ядраал одоо намайг ч одоо хин үцхөвтэй би одоо юу хийж чадах вэ гэл тэнгууд шууд угасаал нэг ээж аав нарын дандаа л нэг юм пүүшлсэн үгнүүд нь л одоо ингэ санаанд ороод идэв. Би чинь юу лээ? Хин болцоод гуниглаад байгаа лээ. Юу яриад байгаа ийм хайрын төсчүүд ийм хайраар өсөж ингэж гарчаад гэл тэд нар л хамгийн түрүүнд орж ирж байна. Ээж аавын дандаа л нөгөө сайн сах үг хэлдэг байсан. Ухаантай шүү, ийм шүү. Алга үедээ л хална штэ. Манай ээж намайг ерөөсөө би ингээд гадаа ингээд хүүхдүүдтэй тоглож штэ. Тэгэл тоглоол ингээд байж байгаа хүүхдүүдтэй хэрэлдэн мууцалтан янз бүрийн болно. Тэгээд эргэж орж ирээл ээжэд ховлол ингэнгүүт манай ээж чи өөрөө асуудлаа зохицуул. Ээж намайг ерөөсөө өмөрч гарддаг байсан. Би ч нэг айлын ганц хүүхэд байгаад идэг. Тэгээд ээжтэй ховлонгот манай ээж ерөөсөө тэрэнд ямар ч реакшн байхгүй. Чи өөрөө асуудлаа зохицуул энэ тэр гэдэг. Тэгээд тэр нь одоо над дээр яаж илэрдэг вэ гэхээр би ямар ч асуудал гарсан яг өөрөө тэрийгэл зохицуулдаг. Ерөөсөө би ингээл ээж ингэдэг юм уу те аава ингэдэг гэл ингээл гэр бүлийнхнэр ерөөсөө ингэдэг чимээгүй өөрөө бүх юма зохицуулдаг. Тим юм болдсон байх бас. Нүг одоо нэг тим үг яваад идэв штэ. Одоо таны хүүхдтэй хэлдэг үг чинь ирээдүйд одоо өөрөө чинь сонсох үг. Inner voice нь болдог шүү гэдэг штэ. Тэр чи одоо бас л их чухал үг ээж. Тийм. Одоо ер нь бодонгууд гэж чинь. Тэгээ манай аавч хурж гисэндээ амар тийм
тоохгүй штэ. Юм хийж өгөхгүй. Өөрөө л мэдээчтэй. Тэрийг одоо ингээ бодонгууд бас амар бие даалттай. Тий өөрөөр нь сонголтын хийлгээд юу хүсэж ийн гэж өөрөө л наатах юм гэсэн штэ. Одоо тэгвэл тэгээд өөрөө л надад алтагаа засаачтай ч гэдэм үү те. Хүн амьтантай хэрэлцчихлээ гэх юм бол тэгэл одоо тэгэл яах вэ те. Чи юу гэж бодно багш руугаа ороод намайг дуудах юм бол би багштай ч очиж уулзна. Гэтэ би чамайг өмөрж бол чадахгүй гэл. Яг л тэгдэг байсан. Одоо яг тэгэнгүүт нөгөө хүнд гай болохгүй амьдрах гэдэг юмыг маш сайн сурчсан. Тэ нөгөө нэг хажууд хүн унтчихлаа гэх юм бол яаж сэрэхгүй байх уу гэдгээс ахуулаад өөрийнх нь тав тухыг биш дандаа хүнийг төрүүлж боддог. Би ер нь бол тийм болсон. Хүүхэд юм шиг санагдаад идэв. Тэгэхээр хүнд ер нь гай болохгүй л амьдрын гэж боддог. Одоо нэг ингээл миний хүүхдийг харах хүн байхгүй гэлтэй нөгөө амар их юм ингээл яаж болно штэ. Тэгхгүйгээр би өөрөө тэг хүний өмнөөс амьдраагүй. Өөрөө төрчөөд яагаад энэ хүүхдүүдийн амар надад ээж аав маань харж өгөх юм шиг албатай юм шиг загнаад байгаа. Ингээл ер нь бол арай л болох өөрөө л бүгдийг зохицуулахыг хичээдэг. Одоо ингээд нэг надаа ингээ эргээ бодонгот одоо нэг эргэж очимоор нэг хүүхэд насндаа эргэж очимоор нэг тийм үеуд байдаг байхгүй юу? Тэгээ юу гэдэг нэг юм өглөө байдаг шүү дээ. Ингээл сэрэнгүүт Монголын радио яваал ч юм уу те. Нэг гой тэнгүүт ингээл галтгаан оронгууд ээж ингээ хоолой хийж идэг ч юм уу те. Аав ингээл гадаа ажиллаа хийгээл ингээл те нэг юм манайх чи ингээл ногооны талбай малбатай ингээл аав ногооны талбай малбай тэр юм хийж идэг тийм юм айлсан байхгүй юу? Яг нэг тийм өглөөд ингээд очимоор санагддаг байхгүй юу? Тэгвэл чамд нэг тийм хүүхэд насны нэг тийм гоё memory юу байна? Амар их байдаг. Би чин гэхдээ одоо ингээд бодонгууд ээж аав хоёр баг нэг тийм амар их байдгүйсэн. Чоочтой, гэртээ чоочтой хичтэйг ингээд хоёулахнаа тэгэл битэр чи нөө сүү зарж ингээл усаар тоглолдог, амар усаар тоглолдог. Балкон дээрээ гаргаал самраал хар усын чинь самраал 500 төгрөг миний дөө гэл нөгөө нэг цаасаар чинь баахан мөнгө хийцэн. За тэгэл битэр чинь бас айгу юу одоо би одоо айгаад идэв тэр тэзээ идэх карма маань болоо гэж боддөө штэ тагтаа магтаа их хална. Яа ер нь амар тийм ширүүн хоёр байсан. Уйдаа тэгдэм үү эсвэл одоо яадаг юм итгэхгүй те. Пери мери нөгөө хор найруулж ингээл чөтгөр болж ин болж ингээл хор найруулаад тэгснэ талах малах дүрж байгаа л нөгөө нэг ингээл балкон дээр анж зогсож байгаа л тагтаа чи ирээл нөгөө нэг тэр тийм юм та талах идэхэр ч угаас ингээд үхэн ш тийм яач ч бид нь хор ороод тэгж мэгж юу нь бол амар их тэгж амтэн жоохон тамлалдаг тэгэл ээжтэй нэрээ хоёр хүүрстэй нэрээ ингээд энэ тэгээд энэ гэл аавд ховлол амар их тэгдэг байсан. Тэгээд эмээ өвүүдээр амар их байдаг гэсэн. Тэгээд эмээ өвөөгийн тонхлоор чи нэг юм галтгоонд яг юм хөрөгч ингээл дуграал юун дээр үе орс хөрөгчнүүд ингээл дуграал сая цаг нь амар гэл амар нөгөө чанга дуурдаг бүгд ингээ унтраал тэгчэнгүүт ингээл би ингээл ганцаараа нойр хөрөхгүй галтгоонд ороод тэгэнгүүт би тэр нөгөө цагны аян дээр амар ингэж хөлж хичгэлдэг байсан заяа. Ганцаараа ингээл өөрийгөө амар гоёор төсөөлж мөсөөлөл заяа. Минимал баг технологи гэж байгаа шүү. Гэсэн юм уу тэгснэ хажуугаар тэр бүрэн гэдэг чимээ мэн орж ирэл амар гоё ингээл тэгэл ингээл солиорж байгаа шүү. Унтдаг заяа. Тэгээ эмээ өвгөнд л яг нэг тиймэрхүү. Тэгээ нөгөө нэг чаргатай те гоё дээр үеийн төмрийн юм чарга. Тэгэл арын нөгөө ингээл харангуйч угаасаа нэг юм уул шиг юм байдаг байхгүй юу? Тэгэл бөөнөрөөс хацраа хүл гараа хүлттэл тэр нөгөө чаргатай нийсч үхэн штэ те ер нь бол үхэж байгаа байхгүй тэгэл ингээл хүл гараа хугалчих шахам ингээл амар тоглолдог. Тэр нэг эмээ өвөгийн арын тэр хэсэг мэсэг те эмээ өвөгийн дөрөн тэр маслтаа угаасаа талхмалах чи ингээл өглөө масл түрхлээ сахар түрхлээ тэгэл пер гээл дуусна уралдаал идэхгүй бол тэгэл хохин болно те ерөөсөө яг тийм хүүхэд нас маань бол яг дандаа тэгж л өссөн. Би айлын ганц болохоор ер нь хоол иддэггүй, барыг хоол идэхгүй. Тэгээд тэгсэн чинь хоол идэхгүй болонгот нөгөө манай ээж 5 хүүхэдтэй манай их чих байдаг байхгүй тэдний давж тавьчихдаг заяа. Тэгээд тэгсэн чинь би хажуудаа ингээд зүгээр хоосон талах заяа. Ингээд хоол хийж нөгөө нэг тийж амар алцаж идэх юм бол маш гоё. Амар тийм сонирхолтой гоё бичэн чихэр мэхэр солонгосоос ингээл явуулж монголын гутастай нэр. За байж гээл бүгдэнд нь яг ингээл нэг нэгийг өгвөл тэгэл ингээл уралдаал идэх амар гоё амттай. Одоо тэгэл дараа нь тэр олддгүй байсан юмнуудаа ингээд жоохон томроод мөнгө зөнгөтэй болоод ирэхлээр ингээд дэлгүүр ороод ухаж байгаа юм шиг аваад яг идгээл ингээл оролдонгод орохгүй. Тэгэл ингээл бодож байгаа юм чи том болцсон л байгаа байхгүй тий. Тийж идэх нь амттай юм биш те. Гэл амар шаналж манлал. Тиймэрхүү мэдрэмжүүд бол амар их авч. Тэр үед гэдэг нэг өвдөг хизээч зүгээр байдаг байсан те. Бүр дандаа ингэ шалбарцсан. Тэгээд арай гэж нэг идгээл ирэнгүүт дахиад бүдрээд онч. Би яаж яхад амар үлэн заяа.
Ер нь амар багаснаа тийм үлэн хөхтэйсэн. Ингээд түүцэн мүц рүү дандаа ингээд аав ингээд хөтлөөд явж байгаа гот би дандаа ингээд нэг түүц рүү ингээд үлэнтөөл нэг юм чихэрлүүн хараад түүцэж яаж яах нэг уртлаараа ингээд нэг баахан чихэр жижиг өрөө тавьчдаг 5 төгрөг мөгрөг гэл те. Тэгэхээр ингээд үлэнтөж явж байгаа л нэг юм юм боржур тэглэл шууд ингээд өвдгөө шалблаа. Тэгэл манай их чинь үлэн би тийшээ хараад мараад гэл амар баг байхад тэгдэг байсан. Тэгэл өвдөг бүрстөө хуугаар нь зулах. Тэг нэг юм эрүүлдэг нэг амар тоглоом байдаг гэсэн шүү дээ. Дээр үеийн тоглоомод хардкор шүү дээ тий бас. Яа, тэрнжэнээс нөгөө нэг их хоёр ихч маань ингээд тэрийг ингээд сэнсрүүлээд эргээд тэгсэн чи би нөгөө нэг бас ингээд хамтдаа эргүүлэх гээд ингээд чирээд гүйж байгаа хгүй. Тэгсэн чи нөгөө хоёрынх нь хурдыг гүйцэхгүй. Тэгэл шууд өвдөг ингээд нөгөө эргэдэг юун дээр ингээд шууд чулуун дээр зулга явж байгаа юм чинь. Тийм шүү дээ. Тэр дээр үе нөгөө нэг юм савлуур мавлуур чинь бас яа тэрэнд амар олон хүмүүс тохиолдсон. Манай ихч бүр ингээд яг нүдэн дээр нисчихсэн шүү. Тэгэл шууд ингээд жоохон ухаан алдаж малцсан гэж аамч тухай үедээ. 360 гэж мэрэгдэх тий бүр савлуур өгдөг. Амар байсан. Тэгээ дандаа төмөртэй амар чанартай төмөр гэж. Яаж амьд гарцын л хийж байгаа. Харин тийм. Одоо ингээд балкон дээр нэг юм дээр үеийн амар юм төмөрөн юм төмөр мөмөр ингээд. Тэгээ балконоос бүр ингээд даваа гарцсан заяа. Тэр нь юм төрнийх шиг. Тэгснэ 3 давхартай байдаг манайх заяа. Тэсний ингээд тэрүүгээр ингээд дамжиж гараад тэг ингээд балконоос илүү гарцсан тэр төрнийхэн дээр ингээд эргэлдэж тоглоод тэг ингээд доошоо хараа салглаад айгаад байгаа шүү дээ. Тэг тэр доошоо унаад өгчүүл яах вэ? Тийм шүү. Яа тийм юмд ингээд орхио явж байгаа байхгүй аав ээж мэж. Одооны хүүхдүүд бас няцгаа. Заяа тэнгэр нь бол бүр үнэхээр түшиж байгаа байхгүй тийм юм бол. Тийм аттай бид нар чинь. За, оюутан насны амьдрал руу оръё. Оросд оюутан байсан гэдэг чи ярих юм ихтэй л үстэй. Богоонд хэдэн цаг явсан. Эдөө 5 хоног явдаг шүү дээ. Тэгэл ер нь мөнгө зүнг муутай шүү дээ. Ээж аав тэр үед чи намайг төгсөхгүй л байдгаал ер нь яаж байгаа. Тэгэл тийг жонгоц монхцоор тэр ойлгоно нисэд байхгүй. Онгоцоор нисэхэр болох юм бол улаан өдөр дэмжиж нисэн заавалчгүй те. Ер нь тэгэл дандаа богоо 5 хоног. Тэгээ арай нэг хөөрхөн том курс мөрст орж ирэнгүүтлээ бас богоо мурдлуулах гэдэг үг сурцсан. За тэр нь юу гэсэн чи арх уугаа тасарч унаад босч ирэхтэй нэг хоног моног ингээд унтаад босоод ирж мэрсэн. Тэгээ нэг хоногоо ингээд хурдлуулж байгаа гинэ. Тэр чинь нөгөө нэг дээд үеийн курсын ах ихнэр мэгчнэрээсээ сонсоол ингээд тэгж байгаа хгүй. Гэтэ эзээш тэгж амар нөгөө ууж муух тийм амар эргэтч мэрэгдэх тийм юм бол ерөөсөө тэгж амар хийж авахгүй. Оросд сурж исэн оюутнуудтай нэрэ алдаг аригчин оршколтой молтой шилээр нүш литрээр нь ярьдаг л гэсэн мэдгүй. Би бол тийм мэдгүй. Манай сургуульч эсвэл тийм даруух юм уу? Тэгээд тэр очиж дээрлэхээ дээд курсыг чинь уухгүй бол алан талан малан гэдэг мэдэг гэл амар ингээл бүнжигнөөл очисон чинь ямар ч тийм байхгүй. Тэр тэгтээ яг хуу тийм сургуулиуд байдаг юм шиг бэлээ. Жохон гайгүй болсон юм болов. Магадгүй. Арай нэг орчин цагийн хүүхдүүд болохоор тий. Тэгээд битүү орсуудтай нэг монголчуудтай ер нь бол байгаад байхгүй. Тэгтээ яг өрөөндөө монголчуудтайгаа л байдаг байсан л та. Гэтэ би бол амар тийм орсуудтай нийлдэг байсан хүүхд ер нь. Ангийнхаа орс охтууд мохтуудтай амар их нийлдэг. Уусаа сургуультай ганцаархнаа монгол исэн юм чинь. Тийм тэгэл ер нь оюутан байхад бол тэгэл түрүүн хэлсэнчлэн айгу бүдүүн байсан. Сагсаа тоглодог байсан. Сагсынхан буйнд нэр айгу их тэгж Европын улс орнуудаар үнгүү гоё явж тоглодог байсан. Унгар, Чех, Мэх. Өөрч одоо Австри айгу гоё явсан. Их гоё газар. Та гэдэг үед одоо чинь богоонд бол 8-ачд бол гайгүй болцсон байсан. Байхгүй шүү дээ. Огт байхгүй. 8 тийм байхгүй. Манай найз чинь бас сүүлийн үед төгссөн хүн дээ. Тэгсэн чинь бас 8-ачин энэ байсан гэж байгаа байхгүй. Тэгээд хамт буугаад 8 хийдэг байсан гэж байгаа байхгүй. Гал. Soul podcast-ийн ерөнхий вендитгэгч өөрийгөө хайрлая Oxy brand. Сэтгэл санаа тавгүй. Ягаад ч мэдгүй. Хаанаас ч юм гарч ирээд хайналж барыг мэдээдэг. Зарим үед намайг өөрөөс минь илүү сайн мэддэг. Хоббиг минь хүсэл тэмүүлсийг минь хамгийн сайн дэмждэг нэг. Нартай, бороотой, салхитай солонготой бүхий л үед үргэлж дэрэгдэн байдаг. Миний хамгийн татны найз. Би нэг удаа Орсын нөгөө нэг цэрэг татлагынхантай битүү цэргүү зав эргэжтэйчүүд. Тэгээд 4-5 охтууд нэг тэг цэргийн хүмүүстэй хамт явж исэн. Тэр бол тэгтээ жоохон амар исэн. Нөгөө нэг тэр чи одоо нэг эмхтэй хүмүүс үзег аягүй удцсан байгаа шүү дээ. Тэгэл яачих юм блэ. Тэгэл нэг орсууд чинь дайлжихнаа л угаасаа яриа өдөж мөдөл. Цогтууд хэр байдгийг ингээл тэг жишээний те. Тэр 2 хоногт нь тэд нэг өөр жижигхэн хот руу явах байсан. 2 хоног тэдрийд буусан байхгүй юу? Тэр 2 хоног бол жоохон айц үцтэй.
Гэхдээ яг нөгөө ахлагч гэдэг командлагч нь байгаа учраас ер нь бол даруулгатай. Тэгээ аюу гой цэрэг хүмүүсийн тийм юунд авч явдаг хоол мол, бэлэн хоол мол тэгснэ энэгээр ингээд шүдэн зураад энийг ингэж халаагаа дээр нь консерва тавиад тиймэрхүү юм танилцаад тэрс амар гоё бас сонирхолтой бооны аялал болж исэн санагдаад тийм. За тэгэхээр хоёул төрөлтийнхаа яриараа дахиад оръё. Төрөлтөө. За төрөл анхны төрөлт ямар байсан? Амар байсан. Өөрөөрөө төрсөн үү? Өөрөөрөө төрсөн. Гэхдээ ер нь бол амар хэцүү төрсөн. Би тэгэд бас төрөлтөн дээр ингэж бодоод идэгий. Улсын эмнэлэгтэл төрдөг гэжтэй. Бас нөгөө анхны хүүхдгэл ямгансан. Хувийн эмнэлэг төрнмөр ингээл те. Би бол ингээл амар гоё. Тэгээ улсын эмнэлэгч амар их тийм буруу кейстэй юм байлаа мэлээ гэл те. Амар нэг юм юуны дамын ярианаас ингээд сонсцсон. Тэгснэ ингээл одоо байж болох хамаг л ингээл гоё юм төрнмөр нь. Тэгээ үнтэй ингээл гоё ингээл төрнмөр ингээл ер нь жоохон дэлжгансан юм шиг санагддаг. Тэгээд хувийн эмнэлэгт ер нь яалтчгүй л туршлагач байт юм уу. Үнэхээр гоё кэрлэн л те. Тэгээрээ ингээрээ гэд тэнгууд эмчнэр нь яалтчгүй туршлага багтай санагдсны үед санагдсан. Яг багыгаа улсад төрүүлээд томьёогоо хувьд төрүүлсэн хүний хувьд ингээд тэнгэр газар шиг улсын эмнэлэгчин бол аюу гоё юм билээ шүү дээ ингээд сайхан баг адуу мал төрж байгаа юм шиг тэр төрсөн шүү энэ төрсөн шүү гэ ерөөсөө нэг секундын зайтай ваа гэж төрөө өвчдөг заяа тэнгүүтээ би чиний тэр чин төрүүлсэн шүү гэл ерөөсөө ингээд яг нэг юм амар гоё за миний охин за одоо тэгээд одоо ингээд өгж байгаа зөвлөгөө нь хүртэл бүр юм максимум төвшөнд заяа тэг чинь хувийн эмнэлэгт тийм байхгүй шүү дээ ер нь намайг хараад дагаа сандраад байгаа маш эмч маань хамт сандраад байгаа маш айж майгаад тэгээ анхны төрөлтөө байсан болооч тэр амар тэгж зааж зөвлөөгүй өөрөө би амар их юм мэдлэгтэй орсон ч гэсэндээ ерөөсөө тухайн үед ингээ өвдөж яхад намайг ингээ тайтгаруулад ч юм уу яг зөв пүүшлэх тэр юм хийлж өгөөгүй нүд мүдэндээ шууд цус харуулж маруулаад тэр амар их оёо моётой төрсөн штэ тэгээд бүтэлттэй амар 41 нийтэл хүртэл ингээ өөрөөрөө өвдөхөр төрнөө гэд ингээд явуулсан гэсэн чинь ус нь аль хийзээ амар шохоцсон. Тэгээ тэрнээс чинь нөгөө хүүхдийн зүрх нөгөө зогсд юм байлээ. Маш бүтэлттэй. Тэгэхээр ер нь бол энэ ус шохоожод эхэлсэн л бол сэдэлтж байд юм уу яач байд юм уу те гаргах хэрэгтэй юм лээ. Тэгэхгүй бол одоо нөгөө шээс баасандаа ингээд амьсгалж чадахгүй болоод амьсгаа богч юмсэх байхгүй. Тэгээд манай хасан чинь бүр юм хөвх юм төрчихсөн. Бүр хар хөх. Тэгээ ингээд нэг 10 секунд гарч ирээд амьсгалт ингээ уйлаагүй. Тэг ингээ салгалаад ингээ яач вэ. Тэгээ зүрхэн зогсоод ингээ өнгөтэй ингээ дүллүүгөө базлаад ах чинь ингээ хамих гээд битээ дүлгээд тэг ингээ 3 базлалт бүр ингээ гарахгүй гээд төвчж аахгүй. Тэгснэ ингээ надаа нэг хүчил төрөгч аппарат заалгаад тэг ингээ мэдгүй сууц муцаар юу ч хийгээд байлаа. Тэгжиж нирагийнхаа зүрхний цохилтыг ээжийнхэн тэр нөгөө нэг хүн холбоогоор нь оруулж иржиж дүлтэй явъя гэдэг юм лээ. Тэгснэ одоо кейсерт оруулчих юм уу гэл ингээл хажууд амар юм яриад заяа. Тэгээ юу яриад таам бэ гэл уусаа галзуурах юм чинь. Тэгэд ингээд тэр өвдөлт бүр юу ч биш болчт юм лээ. Хүүхэд чинь бүтлээ өглөө гэдэг тахлаар яа нэг одоо яа нэг нэгэ шууд ингээд босоод ирт юм лээ. Тэгээд бүр амар өвдөж байгаа шүү дээ. Тэгээ уусаа амар өвдөж байгаа. Гэхдээ их хүний тэр нөгөө нэг юм шэдрун зам болвол хүүхэд чинь өглөө гэдгийг сонсоод шууд ингээл одоо яа гинэ би яах ёстой ингээл тэнгүүд 3 базлалт ингээд доошоо гарахгүй ингээ барь гэж аав чинь тэгэл хүүхдээ гарахгүй ингээл барайл тэгээ тэр нэг юм зүгэл тэгээ ингээл амьсгалал нөгөө нэг хүчил төрөгч ингээд хүүсээрээ дамжуулаа оруулж байгаа байхгүй тэнгүүч шууд хүүхдийн зүрхний цохилт ороод ирж аав чинь зүрхэн зогсоод аав чинь дотроо хүүхгээд бүтгээд тэнгүүд гаргаж болохгүй гэж солирч байгаа байхгүй тэгэл бүр ингээ зүрхэнд орсон ш тэгэл дахиад хувийн эмнэлэг төрөхгүй гэж хийдэл тэгээ ээлэн болуулсан эмнэлэгт бол өстой нэр брэм чи өгчээгүйз гайгүйз гэж орж ирээл нэг харан. Тэгээ зүрхний цохилтыг үзчихэл гайгүй нөө гэл амар хөөрхөн. Тэгээд ер нь бол амар туршлагатай хүмүүс бол үнэхээр туршлагатай л байдаг юм байна. Мундаг юм байна. Их нэлэх хэвээр төрсөн энэ завшраа ашиглаад шилжсэн эмчнэртэй хайртай шүү. Манай охин ч юм бүр нэг ингээ шууд юу лээ толгоон төрүүлж гарч ирээгүй нэг гар ингэж төрүүлж гарч ирээд тэгсэн чи эмч нь хай гэж чинь юу би бүр яа юу л наач одоо тэгээ гар мар нэгчгүүтэй гэсэн чинь миний хүн гараа буцаад ингээ буцаж гарыг ингэж хийснээр толгойг нь гаргаж ирээ би бүр тэрийг аав нь хардаа хай гинэ охин чинь гэж ямар амар гарч ирэх дуртай охин бэ гэж яа миний төрөлтийн төвхнүүдний тийм сонинтэй сүүх ирсэтэй байсан сайн байсан ер нь давгүй хоёулынгийн нэг цадгачдаг ер нь гулгуулаа л тэгээ сайхан дарахлаа шүү дээ манай хоёр чинь өөрөө турна тэгээд ер нь
хүү охин хоёр. Том нь хүү, бага нь охин. Хоёулаа ер нь бол аюу сайхан таргалж юу яасан. Тэгэхээр ер нь сүүнийх гайгүй байсан. Яг нэг 4 сар мартагаасаа бүр ховдог болоод эхэлсэн шүү хүүхдүүд. Тэр үед нэг жоохон нэмэлт оройн цагаар өгч ирсэн. Каш маш итгэл нэг ингээд бор хоолнд орохгүй л нэг хүүнэр ялангуяа ингээд юм хийлээдэг. Хосгор шүү. Охтууд бол аюу хөөрхөн тийм зөөлхнөр. Тэгээ баг мах ч иддэм билээ усаа. Охин нь бол ямар ч асуудалгүй дэжгүй хүлээд хүү бол жоохон нэмэлт ус 4 сартаас. Төрөлт хэцүү байсан уу? Төрөлтийн дараах үйл явц хэцүү байсан. Дараах. Yes. Ээжүүд харин төрөлтөндөө анхаарсараа дараа нь ямар үйл хаалга ингэ байгааг мэдхгүй ингээ аюу гоё ордог байхгүй тэгэнгүүт хаа гэд surprise авш. Амьдрал ч өөр аюу гоё штэ тэгэл эхэлнэ. Тэр чин амьдрал эхэлчихэл байсан юм билээ л дээ. Тухайн үед юу болоод байгааг анзаарахгүй ингээд тэгээ нөгөө нэг нөхөр маань ингээд шүн болгон басаал тэгээ баг хүүхднийг хүртэл шүнжэнгөө хүүхдээ аавна маа гэж бодсон чи манай нөхөр чинь имлэгт надтай ингээд 3 хонж байгаа байхгүй гэсэн эхний өдрөө айгүй шүн ингээд хүүхд авч би ч оёото төрцөөс босч чадахгүй тэгээ 2 дахь өдрөөс манай нөхөр би үнэхээр босч чадахгүй нэ гэж бүр ингээд унтаад байгаа юм чинь тэгээ би бүр шууд өөрөө босч ирж байгаа юм чи ээж хүн тийм агуу те ойдолтой байсан ч ямар байсан ч шалчганахгүй те нойроо дийлж чадахгүй шүү дээ тэр хүн те тэгэхэд за гэд тэгээ тэрнээс хойш мэдгүй одоо ингээд 4 жил өлегтэй нойртой явж ирсэн юм санахгүй шүү дээ. Ингээд унтахгүй шүү дээ, байхгүй шүү дээ. Унтахгүй дахиад араас нь нэг нь төрчихөж байгаа. Тэгэл ингээд нэраа нойр гэдэг чинь юу н асуудалтай тий. Хүссэн цагтаа сэрнэ. Тэгээ одоо ингээд би бол эмхтэй үнийг биширсэн. Агуу юм байна гэж бодсон. Төрсний дараах сэтгэл готрол хэрвээсэн. Хайрцангуу тийм гайгүй. Гэхдээ ер нь бол амиа хорлолч тийм үг гэдэг бодол бол орж ирсэн гэхлээр тий тэгжсэн шүү. Тэгэхээр тэр бодол орж ирсэн гэхээр би ер нь бас гутраад амцсан. Тэгээ нэг тэрийг ойлгох гэж бас айгүй хичээсэн. Энэ одоо яагаад идэх юм болоо гэд галзуураа л исэн. Ингээл шоудмар байна. Гэрийн авгаа болгочлоо гээл тэгснэ. Надад чи ерөөсөө туслахгүй байна гэл те. Сууж байгаа нь хүртэл үгүй ядмаар. Йоо зайлсаа гэл бүр ингээд. Тэгэл ингээд амнаас нь гарч байгаа үг ерөөсөө салли чамаар яа тий гэл амар юм мэдэрл муутай. Одоо ингээд бодонгууд чи яаж тисчихсэн хайраа гэж би тэгдэг байхгүй. Хамгийн ер нь бол залуу хосууд нөгөө салалт амирх байдаг шүү дээ. Тэр нөгөө нэг юм дааврын үг тисгүүгээр салаад идэх юм болоо даа л гэж боддتي. Би одоо ингээ өөрийгөө ингээ бодонгууд мэдрэл муутай. Яг мэдрэл муутай байсан юм байна. Гэрээ авгаа болгочлоо чи стандараа шоудуулахгүй. Албаар нэг өөрөөс өвшөө авч байгаа юм шиг хүүхдээ санаад ээжиж бааранд заяа. Тэр чи одоо 2 сартай хүүхд маань. Анхны хүүхд ч тийм. Тэгэл ингээл гэр мөртэй харингууд ингээл мэдээж нөхөр ууртай байгаа штэ тий. Ингээд нэг юу ч ингээл болохгүй заяа ингээл. Тэгэл нөгөөх нөхрийг уурлах юм бол дагаж уурлаа. Энэ мөө одоо юу вэ? Нэг ганц гаргасан биш те. Сар гарын гэртээ ингээл баг байчаад тах юм аач. Тэгэл болоогүй л gaахгүй те. Тэр дараах амьдралаа судлаагүй. Тэгээ нэг өдөр манай нэг хажуудлын 3 хүүхэдтэй ихч надад хэлж ирсэн юм. Чи хэрлээ яагаад энэ амьдралыг мөнх юм шиг бодоод байгаа. Чамааг энэтэй чи ингээд насаар чинь хорих гэж байгаа юу? Чи яагаад над нялх хүүхдээ өмнө ээж гэж ингэж юм дүр бүтээчээд одоо чи яагаад байгаа? Чи тэгээд хаашаа хиндэ ирэхлээд хиндэ яагаад байгаа? Чи нөхрөөгөө одоо өөрийнхөө хооронд тавиад үзтээ чамшиг аш гаргаад тавил яах вэ мах уу? Амьдрал юм байдгүй маа минтүү. Амар ингэж дацдаг өгнөд хэлжсэн. Тэгээ 3 хүүхэдтэй хүний үг гэдэг ч юм шал өөр. Тэгэхэд манай найзууд төрж үзээгүй. Надад юу зөвлөх нь ойлгомжтой. Чи гэрээ авгаалцсан юм уу? Чи яага гарч орохгүй байгаа? Шоуд л та. Гарыг л та орё л та. Чамаа бүр ингэхгүй шүү дээ мэшт гэж юм гээд тий. Чамаа гэрээ авгаа олгочлоо л доо наад те нөхөрчин гэж мэгээд хортоо орж ирж байгаа юм. Тэрийг би шууд нэрээ тийм байна л та. Өстой нэрээ. Гармаар байна. Ормоор байна. Чи юу юу вэ? Тэ олигтой мөнгө төгөр өгж байгаа юм чи юм уу гэл ингээл солиороод эхэлдэг заяа. Тэгээ нөгөө зөв хүнтэйгээ нөгөө ээжүүд хоорондоо яагаад ингэж нийлж маш сайхан тэ сэтгэлээ удалдаг вэ гэхэлэр чинь зовлон нэгтэй тий. Тэнгүүтээ ингээ хүүхдээ санаад ижиж баарнд явна гэдэг ч юм бол яг яарсан. Тэгэхээр тэр сэтгэл готрал гэдэг юм бол хүнийг ийм химжээ хязгааргүйгээр ийм мал болгодог, хохирогч сэтгүүтэй болгодог. Тэгээд хэнийг ч сонсохгүй. Хэнийг ч бүр хэнийг ч үг надад үг биш. Дэлхийн ертөнцийн дээр ерөөсөө ганцаараа би яг зовж өглөө гэдэг тийм мэдрэмжийг авт юм лээ. А гэхдээ тэр нь нэг сараас 2 сар хүртэл үргэлжилдэг. Тийм богино хугацаанд. Солиорж байгаа л нөгөө нэг юу ингээд ямар ч улмаргүй алга болчихдог. Гинт ингээд харсан чинь би зүг болсон суучсан шүү дээ. Нөхрийгөө амар хайрламар санагдаал. Эсвэл ямар азтай залуутаа суучваа гэл ингээл те. Магадгүй энэ үеийг л яг давч чаддгүй болов гэж бодоод байтий одоо юм хэлтэйчүүд. Тэгэхээр энэ нэг
нэг юм хэсгийн хугацаа яг ингээд өөрт мэдрэгдэндээ 2 дахь хүүхдээс бол шууд туршлагатай орж иж байгаа байхгүй. Тийм шүү дээ. Хүүхд 6 сар хүрлээ ингээд бүнжгнөөл сууж эхлээл хөдөлгөөнд орж эхлээл гэсэн чинь яг миний нөгөө нэг юу хэлсэн. Ингээл хүн болгоноос те юм авах ёстой ч юм шиг би ганцаараа зовоотж байгаа юм шиг. Тэгэл ингээл ээж мэж рүү хүртэл надад тусалж байгаа юм байхгүй байж хуццгаа гэл ингээл те хүн болгороо ингэж үсчиж асч эхэлдэг. Тэгэл нөхөр мөхрийг дахиад харангуут бүр ингээл ёо тэнийг ямар ч тусалцаа байхгүй маахгүй гэл те. Тэрийг маань давхад тусалсан юм бол энэ контент. Ерөөсөө л яг релизүүдээ хийж өөрийгөө завгүй байлгаж, орлоготой байлгаж, өөртөө гой гой юм худалдаж авч иж би тэр үеүдээ амар хөнгөн ер нь ингээд давцсан болоо даа л гэж боддог. Тэгээд нөгөө олонх ээжүүдтэйгээ харьцаж байгаа учраас, чадлж байгаа учраас тийм мэдрэмж төрж ийм мэдрэмж төгж өө наа чи яг тэг ингэж ер нь бол амар олон юм аудиторио дотроо харьцаар байгаад айгүй амархан давж чаддаг. Тэгээ одоо ээжүүд байнгын бичдэг би ингээд байна, би нөхрийгөө ингээд байна. Хөө наа чи угаасаа тэгтий видео кол хийх юм их үгүй шал танихгүй үнтэй би шууд видео колс наа шин тэгж байгаа зингэж байгаа гэл яг нөгөө сурсан бүх юмнуудаа өгөөл одоо бол тэр сэтгэл гутрал бол ийд заяа. Гэхдээ яг бүр тийм хүнд төвшнийхот байд юм л шүү. Үнэхээр сэтгэл зүгөө захирч чадахгүй. Ийм юмнуудаар арах залж чадахгүй ч гэдэг юм уу те. Тэг хүн хүний сэтгэл зүй чинь ингээл янз бүр байгаа л да. Зарим юм яаж хүлээж авах гэдэг нь шал өөр учраас бас тэгээ нөхрүүдийн гутрал гэдгийг янз бүр байна. Тий, яг үнэ. Тийм. Манай нөхөрчин бол айгүй тийм гоё хайртай туртаа муртаа гэж хэлж өгөхгүй шүү. Би ч юм болохоор ингээд амар юм дөрүлдсөн. Тэгэл ингээд бас нэг юм солонгос драма шиг те. Дотор аялгуу төсөөлсөн. Намайг одоо тэгх бах мах гэд эргүүн бодоод идэхгүй. Тэнгүүд манай нөхөрчин нөгөө төмөс гэдэг тайп руу ордог. Гэхдээ хайрын хилэмж нь хүүхдүүдэд харж өгдөг. Намайг дарамт болохгүй, шахал болохгүй, мөнгөөр дутаахгүй байх. Тэгээ гэр орон цэвэрлж өг хоолонд хийж өг. Хайрын хилэн тийм. Тэр чинь нөгөө амар мачуурахгүй. Яг хэрэгтэй тусалцаанууд юм маань бүгдийг хангаж чаддаг. А тэрэн дээр нөгөө нэг хосууд хичнээн тэр хайртай дуртай гэдэг үг байхгүйсэн ч гэсэндээ энэ бол амар бат бэх харилцаа байдаг юм билээ. А тэрнээс би чамдаас хайртай шүү, юм шүү, тийм шүү гэчээд яг нөгөө авгаан ингээд цэнсэрсэн. Тийм ингээд нөгөө хоолондтаасаа хүүхдээсээ гарч чадахгүй байгаа нөхөр нь харж өгөхгүй болвол бүтэхгүй. Ер нь бол хайрын хилийг болж өгвөл эргэжтэйчүүд нэг жоохон дайлжгнаал ингээд хайртай мартай гэдэг үгийг хэлэхгүй ч гэсэндээ зүгээр л тэр эмхтэйг жоохон ч ихсэн ажилласан чөлөөлөд тийм хайрын хилтэй байгаасаа гэж юу одоо нөхрөөсөө тиймэрхүү юм сурч байна. За төрсний дараах сексийн харилцаа ямар болсон бэ? Холцсон. Бас тийм холцсон. Аюу том асуудал тийм. Амар том асуудлаа. Йоо, секс ярихаар уйлах гэдэг юм шиг. Амар тий. Манай нөхөрч нөгөө нэг түрүүн хэлсэнчлэн нурууны асуудалтай гэсэндээ эрэгтэй хүн нуруугаа хайрлацгаа нэрийн тусчрамд хэллэг тий. Нуруугаа хайрлах бол айгүй хэцүү байна шүү. Тэгээ нөгөө эмэгтэй хүн чинь секс холтоод ирэхээр бас тогтургүй болно. Эрэгтэй хүнийг үзэн яадан ч гэдэг юм уу тий. Тэгэл одоо ингээл магадгүй тий ингээд нөгөө эн тэнд ингээд хүмүүс үдчих юм бол тий ингээд өдөгдөд явахыг үүсэхгүй тийм хүмүүс байгаа штэ тий. Тийм учраас нөгөө нэг хамгийн түрүүнд эрэгтэй хүн чинь өөрийгөө нуруу мурууга хайрлахаас эхэлж одоо тэр бүх юм арагшаагаад тэр чинь орж байгаа байхгүй тий. Нуруугаа хайрлах юм бол өвдөхгүй, хавдахгүй, эрүүл байна. Хүүхдүүд ядаж өргөөд явж мавч чадна. Тэхүүд одоо ч цомооч ингээд бүр яг нам ингээд тий. Яа байнгын өдөржин шүнжин яа гэхлээр хүүхдүүдээ өргөх тийм эр хүний ажлыг би ингээд хийгээ явчих заахгүй. Тэгэл дахиад адаглал ингээд секс мекс амар холтоод эхэлнэ. Бүр ингээ удаж байж агаад нэг хийхлээрээ тэгэл хийчүүл хийчин. Тэгэл ядаргаанд орцсон хоёр угаасаа яаж тийм гоё мой нөгөө анхных шиг те дүүрлцсэн хийхвд. Тэгээ нөгөө хүүхдүүдээсээ нуугч ингэж бас ингээл ам хамраа таглаа те. Энэ хоёр чинь амар хэцүү шттэ. Одоо нэг нь 3-таа гэ тэнгүүд шууд сурсан юмаа үйлдэлээр амиа үзүүлж байгаа хгүй те. Яаха тэр очиж шууд уцхноо наачлаа хэцүү шттэ. Тэнгүүд чинь ингээд амар нуугдаж харахгүй. Тэгээ хаяа нөхөр болвол за яад надад ч ойлгохгүй штэ. Яас ингэж юм чи. Гэтэ би хизээ чи ингээ хүүхэд өөдөөс ингээ хараад ах чинь би тийм штэ. Оо яаж тэ одоо хийгээ байж байгаа ба. Эрэгтэй хүмүүс амар сонь тийм юм адгууслаг байдаг. Адуу мал юм хаашийн ингээд нэг юм үнэг. Soul Lab-тай хамт байгаад баярлалаа. Манай контентын ерөнхий эвентгэгч Хайраа Ругаан Өвлав. Хайраа Ругаан Өвлав. Тэг ингээ амар уурлуулж чад шууд секс их начин заяа. Ингээ би тэрийг нэг ярьжсэн да. Ингээд уурлуулчаад
Тэгээд баг секс хийгээд стори хийсэн би ингээд тавих юм бол ерөөсөө тэгээ те тэр ууралж байгаагаа би ингээд тэр тавилттайгаа тавиа явуулах юм аашин те. Яг тэгж бодоод идэм шиг лээ нөө. Тэр яага уурлуулсныг тэрийг тайвшруулчаад тэг эвлэрлийн секс гэж маш гоё юм байдаг ш. Тэрнээс ш тэнийг юм шиг эмхтэй ууралж чадах чинь нэг гоё яах гад идэв те. Им эргэтэл зан чанар харуулангууд ингээд нэг гоё тэг бууж өгөх юм ааш ёо чимнэстэ лаг шүү хөтлөн нөө хийсэн ш тийм байхгүй тэр энэ дашрам хийлэхэд нэр ирчүүд мэгч тэрэн дээр их халтаад байгаа шүү харин тийм тэгэл ингээл эмэгтэй хүнийг одоо өдөржин тэгэл хүүхч ухтаа аваад хоолунд хийгээл угаа цэвэрлээл ингэж нэг юм ажил дуусангуудаа оройн нэг хүн ингээд байж идэг чинь тэ тэр мөр бол бас хэцүү амар тэнэг зөө өөрт нь бүтэн ингээ өдрийг зориулаад би ингээд эрэхтэн те би нэг жоохон тийм миний овуляц явагдаж илаа л та те гоё ингээд таашаалтай маш гоё ингээд секс хийхийг хүссэн нэг тийм өдөр байла тэр өдөр ингээл өөрийгөө макстал ингээл хамаг юмаа бэлдээл нүур хамаа будаж мудаал янзлал нөхрийгөө ингээ хүлээж штэ те тэнгүүд ингээд ёо ядарч өглөө гэл амар наастург орж ирэн зэ амар сонио тэгэл ингээл намайг бүр ингээд хүн чинээ ингээ харахгүй тэг ингээ хоёлаа өгнөдөр уулзсан юм гэл тэнгүүд үгүй би амар ядраад мадраад ингээд тэг чи намайг гойлцсан маа харахгүй юм гэдэг юу ч тоож маж харахгүй яг нэг юм заяа хүсгэцэг нь ийм болцсон заяа тэг ингээд аяг маяг шанагаа ингээ угаагаад бүр ингээд нөхрийнхөө подолкийг өмсцэн ингээд хамаг юм ингээд нэг үрчлээдсэн муухай болцсон муухай өнөр танартай те усан дороог удцсан ч юм уу яг тэр үед ингээд ирээд солиороод оролтоод идэг би одоо тэрийг бас ойлгохгүй байгаа ирчүүдээ яг юу болоод байгаа юм бэ те яавал та нарын ингээд яагаад ингээд сэрэл чинь ийм юм дээр хүрдэг болчихвоо хөш манай нөхөр одоо эсвэл бүр үнэхээр би ингээд тийм аим шигтэй дүр төрхийг харуулсаргаад тэрнээсээ сэрэл авна гэж байх уу гэж бодох шиг тэг ингээд би бодсаахгүй за гадуур ч гэсэн ингээд аим гой хүүхнүүд байдаг тэдрийг ингээд хараал гой явдаг ингээл бэлгүүдэ хараал манай ихнэр нэрээ бас ингээл өөрийгөө алтцсан малцсан гэж бодоод аль болох ирэхээр нэг л гоёхаа хичээдээ тэр үед ч намайг хүний чинээ тааж харалцдаг тэгээ навшин ингээд нэг 0 мөл цэвэрлээ сууж ах тайраа уулзах гэх тэр бас аягүй сонио би тэрийг ойлгоогүй шин би тэг болж үзээгүй шин what үзээгүй ер нь бол би хэлсэн шүү дээ түрүү манай хүний хайрын хэлнэ гэртээ ингээд халуун хоолоо идээд хүүхдүүдэд хориулаад яаж танилцсан юм бид тээр ажил дээр танилцсан бид тээр би чинь нийлэлт ажилладаг гэсэн баггүй юу тэгээ төрийн албаагч манай нөхөр чинь тухайн үед Цангэрхэн дүүргийн төлөөлөгч хийдэг байсан. Тэгээд айгүй их нөгөө нийслэлээр ирж ажил хөөцөлддөг. Тэгэл ер нь бол намайг хараал тэгээд таалагдсан юм уу хаашаа ер нь ингээд давтамжтай ирдэг болцсон байсан. Тэр удаа манай дарахтаа уулзах гэж ирсэн юм уу эсвэл латаа уулзах гэж ирсэн би яг үндэ мэдэхгүй байна. Гэтэ ингээд хоол идсэн юм уу? Хоол аваад өгч гэл надаар ер нь хоолох болж эцгээрээ л суусан. Бинийг бас айгүй хэлж ийсэн. Би тэр ч амар нийттэй. Тэгээд танилцаад нэг удаач байж гал хүүхэдтэй болсон. Тийм. Тэгэхээр юу н ажил дээр танилцсан. Манай нөхөр чи надаас 11 ах. Ер нь бол бүр нэлээ ах гэсэн үг. Тэгэхээр нөгөө нэг айгу тийм ер нь юм эрэгтэй хүний бүх нэг тийм юм юу байсан. Нэг эмэгтэй хүнийг ингээд нэг үлхөө нэг ингээд нэг юм удирдах юм гэх юм уу. Би одоо бодонгууд ингээд зүгээр өөрөө ингээд намрал явцсан юм шиг санагдаад байдаг шүү дээ. Ахаа гэл одоо хүртэл тэгэл та цом ах л та. Тийм үү? Тийм. Одоо хүртэл хэрэлдэх юм бол чи болно. Ерөөс хамгийн максимум чи юм уу яаж чадчихна гэл. Тэр нь амар хөөрх юм бэлээ. Та гэж дуудахын нэг тийм хүндлэл нь гэх юм уу. Тийм тэр ажил дээр танилцаал тэгэл юу нь бол. Айгу хурд хүүхдтэй бодлоо за суух за сууш. Үерхэж болзож тийм гоё нэг тийм ном журмынхаа давгуу бол хийгээгүй. Шууд нэг өдөр хоёлоо за хамтах хэрэг гэл. Үгүйлтэй намайг нэг өдөр хөргөж өгсөн. За яг тэр гоё нэмдэн мөчийг яриач. Амар залтай байсан штэ. Хоол идэж ижил надаар хоол ахуулж байгаа л тэгэл би чинь таньдаг болцсон. За тэгээд манай нийслэлийн өдөр гээд нэг юм том баяр болтгий. За тэгээд тэр өдрөөр хоёулаа угаасаа энэ тэнд ингээ крүү нийлцэн ууцсан байжгаад тэгээд над руу ингээ цоомох залгах чахгүй тийм би байна уу яасан танд юу хэрэгтэй болсон бас ингээ би нэг материал ажлын юм л асуух чам л гэж бодоод тэгсэн чинь чиг одоо хаана нэ дарах чинь чамаа их ууж мууцсан байж магадгүй хөргөж үг гинэ гэж тэгж аахгүй. Тэгэхээр би даргуу яана гэд би тухайн үед чинь жоогоо охин ажил дөнгөж ороод удаагүй нэрэл ингэх хэрэгтэй байт юм болов гэж бодоод за та намайг эндээс ирээд авчих гэд би нэг айгаал шууд хэлж аахгүй. За та хаана нэдийн за одоо би чамаа хөргөж өгнө. Тэг ингээ харсан чинь жоохон согтууч юм шиг харагдаад би өөрөө согтуу.
Тэгснэ чи яагаад ингэж амар их хууц юм уу? Одоо ингэ дөнгөж ажилд орчоод тий ингэ амар олон нүдэ хатчихин чи ингэж ууж болохгүй. Өстө дээрээс нь чи ийм хөөрхөн охин чамаг одоо өстө амар хүмүүс залуучууд харж байгаа марж байгаа гэл. Тэгэхээр би харин тийм ээ яана нэрээ бас тэгж болохгүй байна гэж бодоод. Тэгснэ за би ер нь дарга руу залгаад одоо ингэ намайг хүргэж өгч байна гайгуудэ майгуудэ гэд хэлээтгэе гэсэн чинь хэрэггүй гэл ингэ намайг нөгөө залхахаа болиулах гэдэг байхгүй юу? Тэнгүүт нь пан гэл уусаа шууд хуарч юм чинь. Энэ юу яах гэдэг хүн гээд гараад ирээ. Тий. Яагаад намайг ингэснэ? Худлаа яриад байгаа юм ш тий. Миний гэрийг мэдэж авч яах чам чи гэл угаасаа шууд ингээд нөгөө амар тийм serious юм орж байгаа хгүй. Тэгснэ за би худлаа ярьсан юм аа. Чи ингээд надад амар таалагтаад би чамайг хүргээд хүчдэх үү. Тэгээд угаасаа ингээд чамайг амар их ууж ицсэн болов гэж бодоод гээд. Тэгээ би ч гомдож уйлаад арайчтэй намайг ийм охин гэж бодлоо. Одоо ингээд яах чам согтгоо марн далимдуулаад аваад явах гэж байгаа юм байна л та гэд. Тэгээ уйлаад. Тэгэл нөгөөдөг чинь яана би чамайг ингээд айлгыг гэж юусоо бодоогүй уучлахгүй гал тэр шүнжэнгөө юм болж байгаа байхгүй. Тэгэл за манай хот юм дий би орлоо гэл. Тэгсэн чинь за гэд явах гэж байгаа байхгүй. Том шууд явах гэжсэн. Тэгээ тэрийг нь харшаад бас за бос болоо шүү дээ. Ер нь те эрэхтэй хүн танаад орын морыг гэд ингээд шүлэнгэртээд дайраад тахгүй за би тэгвэл ингээд явлаа гэд тэгэхээр нь за орё. Тэгэл ер нь хамт яг анх удаага манад ер нь бол орж тэгж танилцж исэн. Тийм тэгэл тэрнээс хойш ер нь бол байнгын уулзахдаа бид төр чинь бас нэг харилцаагаа айгуу нууцлнаа нийслэлийнхэнд ингээд мэддүүлэхгүй хил амтай болчих юм болж үгүй. Тэгээд нэг ажил болохоор айгуу нууцлж тэгж гадуур дотор өрөөсө тэгж гардгүй байсан. Тэгэл амар юм гадуур алхахлаарэ зүгээр ингээд хоёлаа нэг юм ажил хэрэгч хөдөлж мөтөлцөхгүй тэгэл гэрлүүгөө явж орохлаарэ ингээд тэрвэлдээ суучдаг айгуу дотно. Тэгээ кино мино үзэл амар их тэгдэг байсан. Тэгээд танай хүн гэхдээ ерөөсө токсик биш уу хаа? Токсик биш. Тийм. Надад бол тэгж амдарч яа тэгвэл одоо ингээл чи сторийн дээрээ те ингээл сексийн тухай ч юм уу ингээд хувийн амьдралынхаа тухай ингээл амар хамаагүй ярьж байгаа штий. Тэгэхэд бол те хөө яагаад чи ингэж тэгж ингэж чамааг ямар нэгэн байдлаар юу гэдэг ингээ хааж босс юм байхгүй яг чамааг гоо ингээд дураар нь байлгадаг те. Тэр чин бол одоо бас айгүй том green flag үстэй. Би аргагүй штий миний блокнд үед юм чи гэж. Тэгэхээр ер нь бол блокнд байдаг шүү. Гэхдээ хизээч тэгж миний ярих мархыг хязгаарлахгүй. Ер нь бол би юу ярина уу? Солиод ингээд амир хөр хийчээ. Тийм ярих чухтаа яа тий ингээд байдаг. Тэгээ би зүгээрээстэй гэх тэгэнгүүт зүгээр яриар. Угаасаа хайр нод ажил дээр ямар ч одоо нөгөө нэр хүндгүй болсон шүү дээ. Нөгөө хүүхдүүд угаасаа бүгдээрээ би ихнэр нь гэж мэдж байгаа. Тэгэл ингээл цомоо захирал ихнэр нь юм байлээ гэл ингээл тэгэнгүүт чинь тэгээд одоо тэгсэн би хандлт унаад байна. Ойрд ингээл амар сонио. Яагаад ингэж үү гэл тэгсэн чинь намайг нэг фэйсбүүкийн нэг юм шалгаж исэн юм байлаа. Шалгалт орсон надад тэр. Тэр тэгсэн чинь нэг бичлэг нэг 10 сая үзэлт аваад угаасаа гадаад руу ингээд гарч мараад бүр ингээд юу ачихгүй юу? Нөгөө нэг цайгаа андуурч хийдэг, тампон цай хоёрыг андуурч хийдэг. Тэр тэгсэн чинь нөгөө нэг спам байна гэд фэйсбүүк чинь шууд шалгачт юм байна. Тэгээ шууд үзэлт ингээ унгааж хаяад тэгээ тухайн үед би ингээд үзэлт унчлаа яагаад их ч юм гэсэн чинь яана одоо тэгээ яах вэ хайраагаа ярьчих нэг муулчаач амар өрөвдөлтэй хайраагаа нөгөө төрсик мөрсик нөгөө нэг яасан ийсэн ярьчих тэгээд чи угаасаа үзэлт чи унахлаар хайраагаа ярьчихдаг үстэй гэж одоо тэгээ би амар өрөвдөж илээ ямар хөөрхи юм бэ гэд өөрийгөө ингээд те бүтэн ингээд тэрийг муулж гин үү яаж гин үү ерөөсөө санаа зовхон байхгүй тэгэл яа тэг хайраагаа ярьчихгүй дуртай тэгснэ угаасаа тэгээ миний ингээд үзэл хүлэлт амар сайн байх юм бол би ч өдөржингөө л амар жаргалтай. Йоо ийм комент бичсэн биш ямар тийм нэг юм бэ гэж тэгж аав чам. Тэгээ нөгөө хөрчөө өөрөө ч гэсэн амар юм happy болчдөг. Тэр нь нэрээ бас амар хөөрхөн санагдчихсэн байна. Тэгэхээр ер нь аль манай нөхөр бол green flag гэж би бол хардаг. Окей. Тэгэхээр би чиний рилнүүдээс хамгийн анх үзчихсэн рил нөгөө тэр кетчуп авдаг гэж. Тэр байсан аахгүй. Тэрийг үзээ би үхтлээ. Талигаач осорж амаагийн хоолой дээр штэ тий. Намайг чинь эмхтэй осорж амаа гэдэг байсан. Одоо нэр мартагдаад удажин дөө зайлал угаасаа нөгөө нас ороод би ч одоо тэгээд бас нөгөө нэг зуулан бол өргөсөн штэ гэртээ. Тэр чинь яг дотны хүнийг алдчихж байгаа юм шиг болт юм лээ амар хэцүү. Тэг би яг осорж амааг тэгж нөгөө юм мэлхий балаа газруу солиотой биш би зүгээр тэр хүний хэлж байгаа үг мөг тэг ус амар яг юм начиг заяо. Тэгээд ингээд үг нь надад маш их таалагддаг байсан. Яг юм мачуур яг юм амьдралтай юм хэлдэг байсан. Дуу хоолойг ингээ хүрх. Тэгэл амар фан байлаар инээж ханаагаад юу нь амар их тэгж осорж амаагийн хоолоон дээр юм хийдэг байсан. Ер нь
тэгж гарч ирэхээс маань яад үздэг хүмүүс их юм бол амар хоорхаа. Тэр үед чинь жижиг баг 2000 дагагчтайсэн Instagram энтер маань. Facebook бол бүр айгүй хөөрхөн нэг 40,000 дагагч маагч гээд дүүстэй татаж шүү гэд амар их тэгж нөгөө нэг хүмүүс цуглуулсан юм бол байсан. Тэгээд яг ийм фан байдлаар жүжиглсэн тоглолт огт хийдгүү байсан байхгүй тэр үед чинь те. Нөгөө зөвхөн ам барьдаг бүр ингээд амыг бол амар төгс яг өөрөө ярьж байгаа юм шиг барьдаг марьдаг гээд миний бас нууц авьяас мавьяас гэл хүмүүс айгүй их тэгдэг байсан нэрээ одоо мартцсан ш тэр үегүй. Тэгэхээр амар хурдан нэг жил явах цаа өнгөрчихжээ. Саяхан л юм шиг санагдаад байсан чинь. Хамгийн их үзэлттэй одоо тэр нөгөө нэг 10 сая 11 сая нөгөө нэг тампон цай хоёр андуурдаг тийм тэр л байна да. Тэгээ ер нь нэг хөөхөн 2 сая 1 сая үзэлтүүд айгүй их шүү. Бичлэгийн дунд ер нь бол маш их тийм 2 сая. Тийм. Вау. Ер нь миллион хүрсэн үзэлтүүд айгүй их байдаг. Тэг ингээд доош нь ер нь гүлгээл өөрийнхөө юунуудыг харж байгаа юм бол нэг айгүй хөөрхөн дандаа л тэр нэг богинохон хөнгөн хөгжилтэй юм хийдэг учраас нөгөө хүнд дараа отлоод ч юм уу ингээд үзэхэд дарамж болоод байдгүй айгүй хөөрхөн үздэг ах гэж боддог шүү дээ. За тэгэхээр 2000 дагагчтай байсан үе тий одоо хэдэн дагагчтай вэ? 30,000 дагагчтай. Facebook дээр 97,000 дагагчтай. Энэ үеийг ингээд хооронд нь харьцуулаад үзвэл одоо инфлюенсер хүний хувьд 2000 дагагчтай байхад бол огт нөгөө нэг газар брэндтэй хамтарч ажилладагчгүй мэддэгчгүй юунаас эхлэхээ яахаа их мэддэггүй байсан. Тэгээд хамгийн ихний ер нь түрүүнд ядаж хүүхдийнхээ памперсыг үнгүй авчих юм даа л гэж ер нь бодож суудаг ээж хүний те нэг бичлэг хийдэг ээж хүнд болгонд л нэг юм боддог юм байдаг баг. Тэгээд памперсаа л болоод авчих юм бол гээл өстой яг анх тэгэж эхэлчихсэн. Тэгэл уйггүй бичлэг хийгээлээсэн. Тэгээ надад яг үүндээ баг энэ Монгол тодталталж байгаа бүх чихнээс санал орж ирсэн. Тэгээ би ч өөрөө айгу тийм юу штэ. Бас пиги амар юм надад таалагдаагүй хэрглэж үзээгүй юмыг би худлаагаасаа сурчлаж чадахгүй гэдэг тийм үзэл бодолтой байдаг. Заавалчгүй туршиж үзээд хүүхд дээрээ хашил өгсөн үү хашил өгөөгүй юу те яасан уу ийсэн үү гэдэг ингээ нэмгэн хуурай зузаан таарч байна. Гэтэ хүн болгоны энэ мэдрэмж нь өөртөө одоо те надад жишээлбэл зузаан памперс таалагддаг байх хэд өөр нэг ээжид нэмгэн памперс таалагддаг ч гэдэг юм уу те. Ерөнхий ивент тэтгэгч дэлхийн хамгийн нэмгэнжих Baby Lab. Өөрийгөө хайрлая Oxy. Хайр аруугаан Oh Love. Анх бол яг тэгээд памперснаасаа л дөнгөж эхэлж ийлээ. Тэгэл яванд бичлэг хийгэлээсэн 5,000 болоод ингэж хүрээл. Одоо болох юм бол ерөөсөө мэдхгүй одоо баг бүхэл том газрууд бичдэг ингэдэг. Зарим нь бол үүс үнэхээр амжихгүй би амжихгүй нэ тэхгүй нэ. Тэгээ тэр дунд чинь харж байгаа ямар газар юу зараад байна, юу нээжүүдэд хэрэгтэй гэдэг харна шүү дээ. Миний чиглэл юу вэ? Тэрнээс биш надад нэг юм арх дарс ороод ирчих юм бол би одоо тэрийг ээжүүдэд бас ингээл те гоё арх байна дарс байж гэдэг юм. Тэх нь бас жоохон утгагүй. Тэгэхээр хүүхэд ээжэд бас жоохон ээлтэй ч гэдэг юм хэрэгтэй ч гэдэг юм тоос орох ч гэдэг юм гэрийн туслах ч гэдэг юм. Тиймэрхүү юмнууд руугаа илүү төлөх үү. Тэр брэнд нь яг сайн уугүй юу гэдэг одоо бүр амар голж хилж мэлж ингэж байгаа хардаг. Дээрэс нь нэг рил одоо тухайн тарифтай болсон. Миний нэг стори тухайн тарифтай зураг авалтанд орлоо гэх юм бол тухайн тарифтай те. Энэ бол ерөөсөө ингээд сард нэг 7-8 сая төгрөгийн бүр юм орлоготой болсон сууж юм да. Анх бол зөвхөн бартераар памперс авдаг гэсэн бол одоо 30,000 дагагчтай болов сард нэг 7-8 сая төгрөгийн орлоготой. Тэгээд гэрт байгаа хүүхдүүдийн хэрэглээ, бокс саван тэ гэрийн бүхий л жижиг сажиг хэрэглээ баг хогийн тор орох нь холгүй бүх юмнууд үнэгүй ирдэг. Тэгээд нөхөр болохоор яг том байр сав машин хэрэг гэдэг том юм руу хариуцдаг би гэрийнхаа бүх жижиг сажиг юм авч ирдэг болсон байна. Гэртээ хүүхдээ хараа сууж байгаа ээж эмэгтэй хүмүүсийн бас том ер нь бол том амжилт шүү дээ. Тэгээд ер нь би ингээд үе тэгдэж штэ нөгөө бичлэг хийх дуртай ч юм уу багасаа юм хүн байвал ингээд зүгээр видео кол хийгээд ороод ирсэн ч одоо шүү чаддаг мэддэг бүх юмаа хуваалцгаад бэлэн байна гэд. Тэгээд анх намайг ерөөсөө юу ч мэдэхгүй байхад манай дээгийгээд найз надад бүх юм маань ингээд наа чи одоо ийм байдیں۔ Газартаа ингэж хамтардаг байхгүй юу ингэдэг байхгүй юу. Яг ийм тухайн сэдв барьж байх хэрэгтэй юм шүү дээ. Яг ингэж чиглүүлж өгч ирсэн манай одоо тэгтээ айгу хөрөнгө контент хийдэг штэ daily гээд айгу гоё юм daily vlog хийдэг хүн мэдээ. Тэр надад ингээд нүдийн маань бүр амар гоё нээж өгч байсан. Эрдэнэтэд одоо айгу хөрөнгө нөхрөөд байгаа
очиж амьдарч байгаа тийм охин мэд. Тэр охин бас амар баярлж авдаг. Ер нь бол яг анх ингээд нүдийн маань нэгээд энэ ертөнц рүү наа чин ийм боломжтой шүү гэдгийг маань ойлгуулж өгч исэн хүний нэг болохоор тэгээд одоо энэ амжилтанд хүрээд ингээд сууж ах магадгүй нөлөөлсөн хүн болов гэж хардаг. Одоо тэгэхээр инфлюенсерүүдтэй жишээ нь аюул олон байгууллагууд ингээд хамтарч ажиллаж байгаа шүү дээ. Үйл ойлголцол янз бүрийн асуудлууд гардаг л баг та. Зөндөө. Мөнгө төгрөгөө өгөхгүй байх ч гэдэг юм уу те. Өгөхгүй юу? Өгөхгүй. Тэгээ мөрөөд алга болчдөг. Тэгэл өө барыг зарлуу гэл ер нь ийм сенсацтай хил аманд одоо тийм токсик газрууд байна штэ. Ингээд хил аманд орж байгаа өөрийнхөө ямиг дашмараар нь сурчлуулад авъя ч гэдэг юм уу те. Тэгснэ одоо ингээд эцсийн хувилбар нь ингээд болж гинөө гэд ингээд явуулангууд окей болсон байна гэд. Тэгээд пост хийгээд дуусангууд устгуулмаар байна. Тэ? Наа ч болохгүй байна. Тэрэн дээр тийм нэмүүлэх байсан юм ч гэдэг юм уу те. Ингээд нэг юм махчлаад, ясчлаад байдаг. Надад нэг газар амар сонь санагдчихсэн. Хамтарч ажиллах санал тавьж байгаа нь шууд юм зүүм юм руу намайг ингээд ороод иргээд. Тэг ингээ ороод би ч мэдээж нэг тийм хурал цуглаан суух гэж байгаагүй. Би хамтарч ажиллах санал авах гэж байгаа хүн. Ямархуу байдлаар рилээ хийн гинэ. За одоо санаа оноогоо хэлээд ихтэй. Би доор хаяж 3 хоног санаагаа боддгоо. Тэгээ энэ рил чинь бүтгэхийн тулд 7 хоног ингээ болдог гэдгсэн чинь. Одоо чамд ингээ толгойд чинь санаа оноо бэдг юм уу? Амар том газар зав. Би нэрийн дурдмааргүй байна. Эсвэл шууд тэгс саналаа тавьд юм элэ. Тэр мөр бол үнэхээр бүдүүлэг санагдсан. Би бол тий ажилтан биш шүү дээ. Ингээ хамтралын юм явах гээд байгаа шүү дээ. Коллаб гэдэг чинь. Тэгээ тиймэрхүү газрууд бол бас зөндөө байна. Тэгээ инфлюенсер байх ер нь юм сурталчлах надад бол жишээ нь айгу хэцүү санагддаг. Би бол тэгээд бас юм үнэхээр сурталчилж чаддаггүй шүү дээ. Ааха, ер нь бол яг ингээд бүүн ажил тий. Бүүн, ер нь бол бүүн ажил уу? Хэргэлж үзээд ингээд яг таалагдчихвэл би бол угаасаа анханасаа шууд хэлчихдэг. Над руу параметраа гадлаа явуулчих би удаан хугацаанд 3 сар дор хийжтэй ингээ хэрэглээд ингэж чигжиж би ярьж өгнө. Тэгэхгүй бол ингээд надад тий таалагдаагүй юм би шууд ингээд энэ сте юм биш үү, тийм биш үү ярьж чадахгүй. Тэгэнгүүт окей за гэж зөвшөөрөөд яг юмнуудаа явуулдаг газрууд гэж байгаа. Тэг шууд түс тас гэж ярьсан намар үгүй. Уцаар заадлах чивэл би ингэж байна тэгж байна би амжихгүй байна ингэчихгүй байна гэдэл ер нь бол тийм. Тэг амар их газрууд байдаг амар их тэгээд канселддаг шүү дээ. Одоо том газрууд ч гэдэм үү те. Амжихгүй үнэхээр амжихаа болоод. Тэгэл ер нь 7-8 рил ингээд нэг сард бүтдэг гэсэн үг. За тэгэхээр подкаст маань энэ хүрээд өндөрлөж байна. Тэгэхээр өнөөдөр хүрэлцэн ирж бас маш сонирхолтой нандин яриа өрнүүлсэнд маш их баярлалаа. Тэгээд ивент тэтгэгчдийнхаа гарын бэлгийг гардуулъя. Ингээд Baby Lab-ийн бэлэг яах гэсэн юм дээ. Яар гайн бэ. Оксигийн гарын бэлгийг бас гардуулъя. За гэртээ ярьж байгаа заадлана. Окси гэдэг чинь нөгөө нэг хөө энэ миний хэрэгэлдэг юу чих вэ гэж аахгүй тийм. За ямар гой саамаатай юм бэ. За дараагийн бэлэг Өвлөө хуудсан баг. За баярлалаа. Хуудсан бот кок тэргэлж үзээгүй. Тэргэлж үзнэ. За баярлалаа. Зөндөө бэлэгтэй болчлоо. За тэгэхээр Soul Lab podcast-ийн шинэ сизний шинэ дугаар, шинэ хөтлөгчтэйгээр та бүхэнд хүрлээ. Бүгдээрээ дараагийн дугаараар ирээд уулзъя. Бүгдээрээ subscribe дарахаар битгий мартаарай. Баярлалаа.